контент бүтээгч Lexor ирсэн байгаа. За бид бол стример гэдгээр нас сайн мэдэх байхаа. За сайн уу? За сайн уу? Өглөөний минь дахин тавтаа марил Lexor. Чивчээ зүгээд одоо мэдэн ш та. 6 сарын өмнө орж исэн билээ ш тийм Lexor. Тийм баха. Тодорхой санахгүй л. Гэхдээ ер нь маш ойрын хугацаанд явсан баха. За. Тэгээд микрофоноо баг зэрэг ортуулад. За манай Lexor-ыг бол YouTube одоо үздэг тийм ялангуяа энэ e-спорттой холбоотой хүмүүс бол маш сайн мэднэ. За тэгээд түүний хувьд бол стрим хийдэг. За мөн одоо тайлбарлалт каст хийдэг тийм. За мөн одоо e-спортын одоо тоглогч байсан ийм хүн байгаа. Тэгээд магадгүй гэхдээ өнөөдөр анх удаа үзэж байгаа хүн байж магадгүй. Тэгээд Lexor маань өөрийгөө сайхан танилцуулаад гурлын ярианд оръё. За намайг их гэрлээ огт Тэмүлэн гэдэг. Тэгээд стример. Тэгээд хажуугаар нь давхар тайлбарлагч хийдэг. Тийм юм байна. За ойрд юу байна да? Хэдүүлээ чим 6 сарын өмнө орж исэн манай нэвтрүүлэгт тийм. Тэгээд ойрын үеийн бас сонио хачин байна уу? Ойрын үеийн сонио хачин гэвэл яг миний амьдрал бол яг хэвээрээ л байгаа. Яг стримээгээд ажиллаа гээд тэгээ үргэлжилж байгаа. Тэгэхээр яг илүү сонирхолтой гэвэл Монгол зүйн үед одоо томоохон тэмцээнүүдэд амжилт үзүүлсэн тийм л байна да. Яг миний төлөв e-спортын хувьар гэх юм бол энэ жил гэхдээ би бол нэг хайхтар e-спорт бол сонирхдаггүй. Гэхдээ энэ жилийн хувьд бол бүр e-спортыг сонирхгүй байхын аргагүй олон амжилтууд, мэдээллүүд явлаа л да. Тэгэхээр их юм онцлог жил байна гэж харж болох уу? Тэг ер нь маш онцгой жил болж өнгөрлөө. Тэгээд нөгөө хуучин чинь Монгол чинь нөгөө хүн ам цөөтэй. Энэ улсаас одоо ийм мундаг тоглогч нар гинт гарч ирээд ингээд дэлхийн маш олон том багуудыг буулгаж аавна гэж таамаглаагүй. Энэ бол мөрөөдөл үсэн л да бидний үед. Тэг яг одоогийн Монгол зүйн төвшөнд очих гэдэг бол ер нь одоо нэлээд жоохон хол санагддаг гэсэн баг. Тэгсэн чинь яг Монгол зүйхний үед гарч ирээд бүр шал одоо өөр ертөнцийг бий болгоо те Монголын e-спортын одоо ялангуяа стримерч гэдэг юм уу те яг e-спорттой холбоотой хүмүүсийг давхар ингээд чирээд бүгдээр ингээ хамт базаад дэшээ гарсан бас ийм онцгой жил болж байх шиг байна. Одоо ч дэлхийд бол ранкаараа Монголс 2-т явж байгаа гэсэн мэдээлэл байсан. Тэгээд энэ жилийн үед бас ямар одоо том тэмцээнүүдэд мажоруудад тийм төрүүлчихв. Тэгээд ер нь бас нэг том шат гэдэг ч юм уу үлдлээ гэж ярьж байгаа. Тийм тэгэхээр юу одоо манай одоо Lexor ч бас өөрөө яг CS тоглодог байсан тийм. Хүннүү гэд баг тоглодог байсан гэд өмнөх ярилцлагатаа хэлжсэн. Тийм одоо ч тоглож. Одоо тоглож байгаа юу? Тийм тоглож. Тэгэхээр ямар одоо тийм одоо байхгүй юу? Нөгөө IC. Тийм IC байна шүү дээ. Манай 10 жил өгдөхгүй. За ямар шат үлдсэн байгаа гэж харж исэн бэ? Харж байгаа вэ? Яг одоогийн үргэлжлэлтэй эсвэл одоо Монгол зэг одоо ингэж гарч ирэхэд ямар шат дутуу байж байгаад гараад ирсэн. Одоогийн үргэлжлэлт. Одоогийн үргэлжлэлт гэвэл одоо яг байгаа перформансыг тогтмол хадгалж явахын тулд тогтмол бэлтгэлтэй байх хэрэгтэй. Гэхдээ нөө Монгол зэвд одоо энэ нөө 17 18 он шиг нэг 2 3 хаан тэмцэн жилдээ болоод өнгөрчдөг. Бараг 2 7 хоног болгон тогтмол S tier, A tier, B tier гэдэг ингээд тэмцээнүүд байнгын явж идэг, өргөдөж идэг. Тэгээ ер нь бол одоо бэлтгэлийн цаг маш бага болцсон. За бараг тэмцээн дээр очиж бэлдээд байгаа нэг юм үзэгдэл болоод байгаа л дээ. Энд Монгол зүйхний үед яг ингээд тогтмол суугаад гэдэг юм уу те одоо гэсэн мажорч болж байна. Гэхдээ яг сүүлд үзэгдэж байгаа Монгол зүйхний статистикч гэдэг юм уу те ер нь ингээд муудаад байгаа юм шиг харагдж байгаа юм. Яг үүндээ цаагаараа бас 12 сард болох одоо мажорт одоо туршилтын маш олон хувилбаруудыг гаргаж тэрэндээ ер нь бэлдэж байгаа зүйлүүдийг аль болох тэгж багууд дээр туршихыг хүсэхгүй байгаа. Тэгээд ер нь царинаас нь ч юм уу ажиглахад хожигчооч нэг тийм амар тийрээд стресстэй байгаа юм монголчуудаас ажиглагдахгүй байгаа дэр миний харж байгаа өнцгөөс гэвэл нилийн одоо их юм ярилцаж цаанаа ингэж төлөвлөж байгаа болов уу гэж бодож байна. Уус одоо нодлонгийн саяны өмнөх мажор дээрч тэрний дараач дэртэй Vitality 2-1-ээр гранд финал дээр яг нөгөө монголчуудыг бүгднийг хамаарж үзүүлсэн нэг тоглолт байгаа шүү дээ. Тэрэн дээр ч гэдэг юм уу. Тэгээ тэрэн дээр ч гэдэг юм бол одоо 2 дахь мапдаас 2 дээр ингээд бүтэн судлуулсан те ингээд ямар ч үйлдэл хийх боломжгүй болтол Vitality шахсан ч гэсэн Монголын зүгээс яг мэрэж дээр маш сайн бэлдсэн байж таараа мэрэж дээр 13 маш хол онооны зүрхтэй Vitality буюу дэлхийн номер 1 багийг буулгаж авсан байгаа учраас яг тэрэн дээр одоо Монголын зүгээс хангалттай хувийн скил маш сайн байгаа. За хоёрдугаарт гэх юм бол
багийн IGL буюу одоо ондог IGL гэдэг нэг юм тусдаа секшн өгдөг л да. Одоо firepower болсон IGL ч гэдэг юм уу те. Маш сайн буудалцтай тэр одоо багийн лидер гэдэг хүн байгаа учраас монголчуудын хувьд бүр илүү одоо давуу талтай болчихж байгаа юм. Тэг яг энэ дээр суйрлаад одоо ганц хоёр жижиг л одоо оролдооч гэдэг юм уу те. Ганц хоёр комбинууд нэмэхэд л ер нь одоо нэмээд жоохон судалгаа хийгээл ер нь болчихж байгаа юм л да. Тэрнээс одоо бол яг өөр нэг юм Монголд хэрэггүй. Яг тэгэхээр монголчин сая яг контр 2-ын дараа саяны тэмцээнүүд дээр нөгөө буудалцтай баг тэг хамгийн залуу бөгөөд хамгийн сайн буудалтай баг гэдэг ямар байдгийг одоо маш олон тэмцээнд бас харууллаа шүү дээ. Одоо ингээд одоо тайлбарлагч хүнээс илүү мэдчих авах гэж одоо тань л та одоо жишээ нь би яг зөв нэг бүр асуумар санагдаад байна. Одоо жишээ нь хэрхэн яаж том тэмцээнүүдэд ордیں۔ Тэ одоо бид нар ч бас адилхан баг магаараа бас явах га тоглолт хийж байгаа шүү дээ. За тэгэхээр юу айл шатыг давж тэгээ тэр одоо тавцсан л очдгийн тэ тэр талаар ярьж өгвөл. Одоо бас нөгөө нэг тоглогч нар дотроо нэг одоо хит хитэн англигдсан байна. Хөгшин ирнэ тоглохоо болцсон. Хөгшин ирнэ одоо тоглож байгаа хэрнээ амжилт үзүүлэхгүй байгаа. За тэгээд дундаж нас гээд одоо хит юмтэй 22 юм уу? За 21-ээс нэг 23 муу насны нэгээд бид нар хөгшөнд орчихтой. Тий, энэ хөгшөнд орч. Бага хэрнээ ингээд зүгээр л тоглоал ингээд үзэгдчихийдэгтэй за энэ тоглоом бүр нэг цаашдаа тоглохгүй гэсэн хэрнээ ингээд ер нь дайжгүй тоглолцдог. Тэ хаяа нэг баг өрхөр ч юм ороод нэг ганц 2 сар тоглоо тэгээд өөрөө өчгаараа тоглохоо болчдөг ч гэдэг юм уу нэг тиймэрхүү бас хэсгүүд байдаг л да. Харин эсрэгээр яг зорилгоо болгоцсон те яг ингээд тэргээр одоо нөө зүүдэл цэрдэг ч гэдэг юм уу те нэг тийм хэсэг хүүхдүүд бол ингээд маш одоо илт үүдэг тоглолтын одоо үзүүлэлтүүд те ер нь өөрийнх нь ингээд хийж байгаа одоо тий амьдрал дээр байгаа нь хүртэл нэг юм дисциплин өндөртэй хүмүүс чинь шал өөр өдөгчтэй эс цэрдэг ч юм уу тий нэг удаан тоглохгүй нэ нэг тий сахилга баттай нэг удаан тоглохгүй нэг тоглохоор одоо маш их ингэж дисциплинтэй тий ингэ цаг гаргацсан ч юм уу орой ингэ ганц зур тоглолцоол ингээл унтцдаг бус цагаараа бэлтгэлийн цаг болгочдөг ч гэдэг юм. Яг тийм хүмүүс ер нь илт байдаг яг оноод байгаа. Тэгэл ер нь эхнээсээ ингээл надаас хүмүүс асуун би ч өөрөө баг маг босохоор бол тэгэл хүүхдүүдтэй бүгдийн сонжоол за энэ юм байна гэдэг. Яг түүнээс гадна одоо нөгөө хувийн одоо яг хүмүүжил гэдэг зүйл одоо нэгдүгürt болчихсон шүү дээ. Хэр их стресстэй юм байна те. Одоо юу даадаг юм байна гэдэг амар чухал болцсон. Тэгэхгүй яг нэг л их оноод байгаа хэрнээ багтаа нэг юм муухай авраа ингэж түгээд тэрээлэдэг ч юм уу. Сэтгэл зүйтэй. Тийм сэтгэл зүйтэй ингэж 100% холбоотой болж байгаа. Тэнгүүд тэгэл арга шиг ар гэрийн судалж эхэлнэ шүү дээ. Айл хийддэх үү аавчдаг ямар холбоотой юу те гоё нээлттэй байдгүй нээлттэй байх юм бол наадтай ингээд коучдөгөө ч юм уу гоё нээлттэй байж чадах уу гэдэг юм ингээл яг тэр хүүхд ингээ буудаад байгаа даа шиг тэр хүүхдтэй онохгүй байсан ч гоё тоглолтог байж тааруул ганцхан юм дутуу юм байна те яг тэ нэмээд одоо хүмүүжлийн хувьд одоо сэтгэл зүйн хувьд ч гэсэн ингээ гоё байх юм бол энийг засаад жижиг юм дитейлэн дэр ингээл яг л одоо миний бодлоор энэ хүүхдүүд бүгдээрээ яг нэг тийм код шиг байдаг гэх юм уу те нэг юм IT-ийн код нэг юм аппликейшн шиг байдаг. Тэг яг тэгэл эхнээс нь гоё засч өгөөд гоё ойлгуулад тэр дээр нь ингээд гоё тайлбарлаад өгчих юм бол ер нь болно. Тэгэхгүй бас одоо Монгол бараг зөвхөн Монгол юм болоо. Миний бодлоор нөгөө хүүхдүүд нь хар багасаа нэг юм эцэг эхээсээ жоохон нэг юм ярилцлага ийдэггүй ч юм уу те өөртөө баг зэрэг итгэлгүй тэгсэн ирнэ нөгөө ингээд нууц ингээд жижиг авьяасууд байдаг. Тэдрийг нээгээгүй байдаг ч юм уу. Яг тийм одоо асуудлаас болоод одоо хүүхдүүд жоохон орох ч гэдэг юм уу те нэг оноол халаад ахтай үедээ ингээл өөр баг өрөнгут нь шууд багийн зөвшөөрлөг өөрөө гараад ингээд өглөөс хэрэгт ингээд чемодан аваа гараа явуулсан Монголд маш олон тохиолдлууд байдаг байхгүй. Яг ингээд нэлийн сайн баг ингээд нэг хүүхд авсан чинь нэг хүүхд одоо те нэг бэлтгэлийн тоглолтод дөр хэрүүл болсон чинь шууд ингээд маргааш өглөө чемодан аваад энэ баг чи ямар стресстэй баг үгээ хаяа явуулсан тохиолдлууд байдаг. Тийм учраас яг тийм хүүхдүүд авахгүй тулд одоо хүүхдээ биш ар гэрэг ч юм уу те яг өөртөө нь хувийн харилцааг судалж яг тийм хүүхдүүдийг л ер нь одоо гаргаж ирдэг те одоо ч гэсэн яг Монголоос гадна тогтмол тоглож байгаа нэг 5-аас 6 баг байгаа. Тэгээ энэ багт ч гэсэн яг нөө бэлтгэлийн байртай ажил болгоод цалин авч байгаа нэг 5-аас 6 баг байна уу. Яг энэ багийн хүүхдүүд л ер нь хоорондоо солигдоод бага ингээл одоо ингээ байж байгаа. Тэгтээ яг аашсан гэвэл асуудал зүгээр л ингээд нэг багийн солилцоонууд өдөрч тоглох солилцоо тийм тэрэн дээр ингээл туршилтаар ингээл байнга явж идэг. Тэгтээ яг Монгол зүйн төвшөнд ингээд одоо яг тэгж бүүн болоод гараад ирэх
магадлалтай тим баг бол яг одоогийн байдлаар минутанд бол харагдахгүй л. Гэхдээ сая Ханс гэ баг дахиад шинээр тий нэмэлтээр одоо 5 тоглогч дахиад стикертэй болоод мажорт дахиад шалгарчлаа. Оо за. Сая Люксорийн бас яриан донд Сахилга Бат гэдэг бас үг нэлээд олон яригдчихээн л да тий. Тэгэд Монголын хим бэ? Техно юу, Синзүү юу нэг нь бас ярилцлагатаа хэлсэн байсан л да. Мэргэжлийн тоглогч болох гэж байгаа бол өдөр шөнөгүй компьютер нүдэх биш ээ. Энэ бол бас хичээлээ хийх цагт нь тоглох цагтаа practice буюу одоо дасгалж одоо хийх бэлтгэл хийх цагтаа бас яг энийг ийм цаг хугацаатай хийх хэрэгтэй гэсэн нэг юм явж исэн л да. Энэ дээр Люксор бас юу гэж хардаг вэ? Сахилга Батыг бас юу гэж ойлгож болох юм болоо? Сахилга Батыг одоо нөгөө тоглоомод үр дүнтэй тоглоно гэх юм уу? Нэг орой зүгээр л нэг тийм ганцаараа дараад зүгээр л ингээд хүн алах гэж тоглоод байгаа юм шүү дээ. Би одоо энэ байранд тоглолт юм чинь би энэ байран дээр над дээр ямар асуудлууд ирэх бол тэр болгон дээр хариу үйлдэл үзүүлээд байвал тэр л одоо Сахилга Бат юм уу? Нэг юм байнга гээл очиод үхвэж ч юм уу ингээл дайрж үхвэж шарандаа очиж үхвэж ч юм уу. Яг тэгээд нэг орой болгон тоглоод өөрийгөө стресстүүлээл хожигдож нэг цагийн алдад ингээл одоо яаж очноо гэ ингээ унтах нэг өөр эсрэгээрээ тэнд ганцаараа ч тоглосон өөрийнхөө тоглохыг хүсэж байгаа те одоо чи Монгол дутуу зөвлөл эс гэдэг байр байгаа шүү дээ. Апар гэдэг байр байгаа. Тэгэхээр одоо чи нэрээ үнэхээр эсцдэг үл те. Снайпер гэсэн үг үү? Тий снайпер одоо 910 юм уу те монголзоор яг тийм тоглогч юу н бүр баг байхгүй 910-аас бусд нь бол яг оноод байгаа мөхөр онохгүй юм шиг те онохгүй байгаа мөхөр гид нэг амар буудаал тэгснэ араас нь алга болчихлоо гэж юм гээл те. Үгүй яг 910 шиг ингээд тогтмол үзүүлэлтэд хадгалдаг тийм тоглогч юу н бас цөөх. Тэрэн дээр ч гэсэн бас цөөхөн байгаа шалтгаан магадгүй тийм лангийн томоохон тэмцээнд оролцох боломжгүй байгаа нөгөө бие задлах гэдэг чинь нөгөө жоохон багт хөдөө уушгаа задлаад ингээ гоё нэг тийм үгнүүд байдаг шүү дээ. Яг тэр шиг тэр тайзны том тэмцээнүүдэд тогтмол оролцсноор сандрал арилдаг те өөрийгөө олдог ч гэдэг юм уу те тэр тайзан дээр ч гэсэн бусад тоглогч те бусад тоглогчтой яг адилхан ингээ би мундаг тоглож чадах юм байна гэд өөртөө нэг юм итгэлтэй болох нэг үйл явц байдаг л да. Тэрийг давчих юм бол харин яг энэ тоглогч нар ер нь нэлээд гараад ирэх баг. Тэгэхээр яг тэр дисциплин гэдэг зүйл яг энэ хоёр ингээ ер нь жоохон холбоотой гэх юм аа. Яг одоо нөгөө бүр анх чинь нөгөө Монголд нэг Азийн бүх багийг онлайн дээр тоглож чадсан яг лан дээр очиод нэг хэсэг эвгүрдэг гэсэн шүү дээ. Бараг ихэндээ шууд заримдаа асагдах тохиолдол байдаг. Тэгээ яг тэн дээр нэмээд хувийн дасгалжуулагч багийн сэтгэл зүйч гэдэг зүйлсүүд бас амар хэрэг болдог. Тэгэхээр яг одоо тоглогчилтгүй баг өөрөө бүр ингээд үнэхээр л Монголын түвшинд очиё гэх юм бол нэгдүгээр маш их мөнгө зарах хэрэгтэй. Хоёрдугаар одоо тэрэнд ингээд өөртөө маш их одоо тэр багтаа хайртай, тоглоомдоо хайртай байх хэрэгтэй юм болов. Тэрнээс одоо сүүлд анзаарахад баг мөнгөтэй олоогүй. Оо за одоо баг нээч. 5 хүүхд олоод өгч гээл тэгэл олонгууд нөгөө хэд нэг амар дисциплингүү бэлтгэлээ хийсэн ч ингээ те шүн унтахгүй байжснаа ингээд эрц хэрснээгээ нойрмог тоглож моглоод нэг юм жоохон тиймэрхүү юмнууд их ажигладаг. Тийм болохоор ер нь яг эхнээс нь эхлээд гоё ингээд Монголын түвшинд очиё гэх юм бол яг ингээ багаар ажиллах те багийн тоглогч нар биш тэр багийн бүрдүүлж байгаа хүмүүс багаар ажиллаж ийж яг тийм коуч бас сайн байх хэрэгтэй тийм коуч маш сайн байх хэрэгтэй. Одоо ингээд ер нь бол хүүхдүүд маш их тоглож ин. Гэртээ бол бүр ингээд компьютер аваад тийм манай жишээ дүү. Хоёр одоо дүү маань жишээ нь одоо гөө тоглож байгаа хгүй. Гэртээ компьютертай гарах шаардлага болсон. Хүүхдүүд ихээр тоглож ин л да. Яалцчгүй бас ингээд өдөөж байгаа зүйл нь Монголын энэ олон амжилтууд байна тий. Азад байхгүй амжилтыг бол Монголс гаргаж ийн. Монголын гэлтгүү бас Азийн бас бахархал болоод явж ийн. Эдгээр залуус маань. Тэгэхээр Люксорийн хувьд бол хэдэн настайгаасаа ер нь яг энэ тоглох одоо арай ийм эвтэйхэн тохиромжтой гэж хардаг вэ? Магадгүй бас за эхний асуулт нь хэдэн настайгаасаа тоглох боломжтой гэж хардаг вэ? Нөгөөх нь хэдэн настайгаасаа мэргэжлийн тамирчин болох одоо тэр яг энэ бэлтгэл рүүгээ ч гэдэм үү те арай одоо Сахилга Баттай, хуваартай ийм юу замнал руу орох боломжтой гэдэг юм болоо. Миний бодлоор тоглох нас бол ер нь хамаагүй ч. Хамаагүй Одоо чинь сая юу лээ? Фүүри явлаа 13-4 настай хүүхд хүртэл багтаа авцсан тий. Тэгтээ яг багтаа биш зүгээр ингээд стримлэр ч юм уу зүгээр багийнхаа органик гишүүн болгоод тэр хүүхдийг одоо эхнээс нь бэлдэж шít. Ирээдүйн одоо тий 4 жилийн дараах аимшигын тоглогчийг бий болгох гээд 13-4 наснаас нь баг ингээд аавж өрөөсөн. Ингээд аваад ингээд тоглоомын тоглуулад хоолыг нөгөөд цалинг нөгөөд ингээд наа хүүхд чинь угаасаа ондог мундаг хүүхд байна гэд. Ер нь яг ажиллагддаг ер нь хүүхдүүд ч гэдэг юм ингээл
яг ингээд нөө төрцөн ийм буудалттай тоглогч нар их байдаг л да. Одоо тэ сэнзүүгч гэдэг юм уу энэ Монголын тав шиг те ингээд анхнасаа л ингээд тэр өгөгдөл нь ийм мундаг хурдтай бууддаг ийм хөгтүүд ингээд байдаг. Тэр хөгтүүдийг ер нь ажиглаж гисэн ер нь их амархалт. Одоо яг нөгөө хөгтүүд чинь гэртээ комп болоод контрыг яг дөнгөж ойлгоод яг нөгөө буудалт нараа сайжраад одоо нөгөө Faceit гэдэг одоо тэр Elon 2000 руу ороод биднэрт харагдахаар хэмжээнд ирж эхэлж байгаа гэхээр яг одоо хөгжилтийн насалт. Тэгэхээр яг тэр хүүхдүүд магадгүй яг жилийн дараа гэхэд л одоо саяхан жишээ нь Монголын Актем гэдэг одоо бас нэг сайн мэдхгүй тэгсэн ирнэ маш сайн тоглодог 5 хүүхд гарч ирж байгаа. Би ч мэдээгүй байж байгаа. Энэ хаана харсан юм бол тэгээ. Тэгээ ингээ эхнээс нь чаалгаж байгаа хөөх тэгсэн чинь яг үнэхээр л мондөг бууддаг хүүхдүүд. Тэгээд яг тэрийг монголцын угсаа ажигласан ингээ Актем багтаа болоод тэрийг эхнээс нь хөгжүүлэх хэн зүйтэй юм байна гэд. Тэнгүүт чинь Актем багийн давуу тал нь үндсэн багаас тоглогч нар тэ одоо сая сэнзүү гардаг шиг гарчих юм бол Актем багааргүй шууд ингээд за окей. Сэнзүү горлох юм байна. Тэ аль нь боломжтой аваад дахиад нэг сайн тоглогч одоо Актем руу аваад ингээд нөхөлтөөр ингээд явчих юм. Тэ нөөцтэй. Тэгэхээр яг тоглох насны үед хязгааргүй харин бэлтгэлийн одоо яг тэр өндөр дисциплинтэй яг тэрийг бүрдүүлж чадах нас гэвэл одоо магадгүй 16 нас юм бол яг шилжилтийн насны одоо дараа яг хүүхдүүд нэг гээд гэд нэг юм ойлгодог нэг хэсэг байдаг шүү дээ. Нэг яг нөгөө өсмөсөндөө анхаарал те. Гадны хөөцөмж бас хэрэгтэй юм байна гэдэг шиг. За би яг ингэх юм бол сайжраад байгаа юм чи ингээ сайн бэлтгэлээ хийх хэрэгтэй байна гэдэг. Яг тэр нас 16 хэстэй шиг юм болоо гэж. Нэг юм ойлгодог үе байдаг шүү тийм. Тэгэхээр яг саяны ярьдаг дээр одоо Монголын Актем гэдэг шиг яг нөгөө хөлбөмбөгийн одоо жишээ нь ингээл Актемуд байж байгаатай адилхан тийм. Тэр одоо Актемдаа сургаж байгаа л айгу сайн багууд одоо баг бүрэлдэхүүн гаргаад байгаатай л ер нь адилхан юм байна л да. Тэгэхээр сая болсон бас нэг үйл явдал боллоо тий өнгөрсөн 7 хоногт нилээн бас хүмүүсийн одоо юу гэх юм гонхруулсан ч юм уу баг ингээл e-спорт сонирхтгүй хүмүүс хүртэл одоо яач ба ичвэл боллоо шүү дээ. Тэгээд сэнзүүгийн бас нөгөө inactive болсон статусын талаараас ярил тий. Зарим одоо хэвлэл мэдээлэл дээр юу гэдгийг сэлгээнд сууж байгаа гэсэн зүйлсийг ярьж гин. Зарим тал дээр бол энэ 3 байдлаар inactive болох боломжтой. Эрүүл мэндийн шалтгаан. За нөгөөдөгөр одоо гэрээний асуудал, нөгөөдг нь болохоор багийн доторх одоо нөгөө тогтолцооны асуудал гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр Лексорын хувьд бас юу гэж харж байгаа вэ? Миний хувьд яг одоогор бол яг шууд ингээд тэгээ гарцдаг гэдэг ирсэн мэдээлэл байхгүй. Гэхдээ эхлээд нөгөө пэйжн дээр орсон тэр description дээр нь багийн менежмент болон багийн тоглогч нарын одоо шийдлээс одоо шийдвэрт хүрлээ гэсэн тэгсэн нэ бенчд гэсэн байсан. Бенчд гэж нэг өснөөс хэлгээр үү шилжлээ гэж байгаа шүү дээ. Тэгэхээр чи ер нь ингээ өөрийн хүсэлтээр биш юм бах та гэж би ихлэ бодсон байхгүй. Тэгээд ингээ гайхаад яж хат нэг тэр өглөө чинь телевизнээс залгаатай яагаа гарч уу асууад болдог. За ер нь мэдхгүй юм чинь дараа нэг лавлж байгаа л болъё да гэдэг. Дараа нь яг хүнээс сонсох нэ өөрийн хүсэлтээр гарсан. Тэгээ ер нь жоохон сэтгэл зүйн хувьд ийм одоо амрах хэрэгтэй гэх юм уу. Тиймэрхүү зүйл болсон. Тэгээ миний харж байгаа өнцгөөс гэх юм бол одоо нэлээд залуу үедээ одоо гинт одоо ингээд олон түмний анхаарал төртөөд тэгээд нэмээд одоо олон нийтийн гэдэг чинь одоо дэлхийн гэсэн үг шүү дээ. Дэлхийд ингээд бүр чагт нэг тоглогч шиг бүр ингээд гараад ирцэн те сэнзүү одоо бидний хүсэж идэг нөө домог тоглогч нар хүртэл ингээд сэнзүү гэдэг яг нэг тиймэрхүү ачаал бас их хэцүү байсан баха гэж бодож нэг яг ингээд нэг жоохон паник атак гэх ирдэг те яг ингээд эхэндээ гоё байсан те яг ингээд гинт олонний танил болоод ингээд тоглогч нар хүртэл мэддэг болоод ингээд байж ирсэнаа сүултээ тэр нь эсрэгээр яг нэг тийм жоохон дарамт маягтай ирээд тэгээ тэндээсээ өөрөө жоохон стресстэй одоо яг тийм нэмээд тоглолтын дээр одоо те хожигдох ирэхгүй болчихж байна нэгсэндээ тэр олон фэнтэй болсон учраас тэдний итгэлийг алдхаас ахуулаад ингээд бас жоохон дарамт ирсэн тэрэнд сэнзүүгийн үед амралт хэрэгтэй нэмээд магадгүй биднийг туудахгүй бас онцгой мэдээгээр бас дуулгаж магадгүй бах гэсэн таамгийг бас нөгөө CS-ийн community ярилцчихлээ. Би бас тэгж бодсон л гарсан баг нэг талаараа зөвч юм шиг те одоо өөр гоё том Азийн жилтгөө Европын том багт өргөдөх юм бол ер нь ингээд бас илүү гоё зүйл болж магадгүй л одоо өргөдөж магадгүй багууд гэвэл те одоо Phase Vitality гэдэг юм уу яг эндээс яг адилхан сэнзүү шиг аль нэг про тоглогч одоо тэр старт тоглогч нар гарч магадгүй тэр үед нь харин сэнзүү бас нөхөлтөр орч магадгүй. Тэгтээ нөө Монгол тоглогч нэг асуудал чи хилний асуудал өвлөсөн юм шүү дээ. Тийм шүү дээ. Тэн дээр яг гайг байхаа гэж бодож. Би саяхан нөгөө
олон улсын багт тоглож исэн учраас ганц гардаг асуудал нь 100% өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлж чадахгүй гэдэг л асуудал. Тэрнээс биш яг яаж тогломоор байна, ингэж тогломоор байна, тактик ингээ гэсэн юм энгийн яриануд бол англиар их амархан. Тэнгүүт тийм шүү дээ. Тэг яг мэдрэмжтэй чи яаж толмоор байна? Бид нар юу хүсэж байгаа юм те? Зорилго нь биднийх нэг юм уу юм уу гэдгийг нэгтгэхийн тулд англиар ярилцаад ингээ яг подкаст хийгээд эхэлж байгаа юм чинь давуулаад тэгэхдээ яг дахиад нэг үг ингээ ухаал идэх учраас яг англи хэлэн дээр жоох асуудал Монгол толгойд байдаг байна. Лексорийн хувьд яг тухайн мэдээг яаж хүлээж авсан бэ? Бас нэг бас тоглогчийн хувьд тийм бас каст хийдэг одоо хүний хувьд бас e-спортод бас нэлийн бас мэдлэгтэй энэ спортод бас тайлбар хийдэг хүний хувьд юу гэж хүлээж авав? Би ч яг тэр хүн дээр хүлээж аваагүй дээ ер нь тэгээд гардаг ордог те. Дахиад үсээг үргэлжлэх учраас дахиад нэг шинэ стар тоглогч оронд нь орж бас Сензугийн үүрэг алаг авах хэрэгтэй л гэж үзсэн. Тэгээд яг одоо байгаа Монголын 5 ростертэй яг Сензугу control standing гэдэг бол бас их сонирхолтой. Тэгээд яг Монголд ч гэсэн нэг талаараа маш хүнд туссан бахаа гэж бодож байна. Хувийн шийдвэр учраас. Ер нь тэгээд сүүлийн 2 тэмцээн дээр ч гэсэн ажиллагдсан бах те. Яг Blitz-тэй л ингээд Google дээлсэн те. Тэрэн дээрээс ч хүртэл ер нь анзаарах тухайц байсан болов уу гэж бодод. Сензугийн үйлдэл ч гэсэн нэг тийм жоохон өөрийнхөө тоглолцсон хэм маягтай ч юм уу нэг тиймэрхүү юм ажиллагдсан яг ажиглагдсны дараа гарчгаар ингээд тэгээл ингээд баг ингээд байсан юм байна да гэдэг бодлоодос орж ирсэн л дээ. Тэгээ яг тэрийг дотоод асуудал руу хувийнх уу гэдгийг яг одоогоор бол хэлж мэдэхгүй л. Гэхдээ яг өөрийнхөө хувьд бол Сензу одоо амрах цаг хэрэгтэй байна гэдэг одоо инфог Telegram дээр оруулсан байсан. Тэр ингээд л хүлээж авсан да. Зөв. Сензуг бол Luxor сая тэгж л да гарсан байгаа. Гэхдээ зарим хүмүүс бол тоглоом сонирхдаг. Эсвэл яг ингээл начиг мэдээлэл авч байгаа хүмүүс бол сэлгийн дага гэж ойлгоод байгаа байхгүй юу? Тэр ямар учиртай? Нэг бол сэлгийн дага, нэг бол ингээд буцаа тоглох боломжтой юм шүү Монголд таагүй юу? Боломжтой. Гэхдээ өөрөө нэгэн шийдсэн учраас тэгээд сэлгээндээ байжгаад одоо өөр баг авъя гэх юм бол Монголцод Сензуг худалдаж авах одоо Сензугийн үн одоо бас нэлээд өндөр байгаа шүү. Ер нь Донк Монк бас нэлээд өндөр байсан гэдэг чинь Сензугийн хувьд ч гэсэн нэлээд өндөр байгаа байх. Ер нь миний таамгаар доотлон сая доллараас эхлэх хэрэгтэй. Вау. Харин би бас 1.5-аас эхлэв. 1.5-аас дээш яг Сензугийн одоо buy out мөнгө ихэр явцсан аах. Тэнгүүд яг зөвхөн Монголд Сензуг авахын бенчд байгаа тоглогчийг авахын тулд 1.5 сая доллар ч юм уу төлж одоо том багаас авах хэрэгтэй. Тэгэхээр яг авах юм бол Сензу багасаа гарна, авахгүй бол одоо Монголын 6-т гараад яг бенчд байгаа тоглогчороо л яваад гэсэн. Сэлгэн даа. Гэтэ энэ бол бидний бол таамаг бас ерөөхдөө ингээд таамаг твшүүлж байна гэсэн үг шүү дээ, тий. Тий. Би эндээсээс нэг асуух гээд. Одоо нөөсөө нөө тоглолтын талаар ирсэн шүү дээ. Тоглоход бол нэг нас хамаагүй өдр шиг. Одоо бид нар чинь жоохон хөшрөөд байгаа шүү дээ. Одоо бид нар ч одоо 25 цагаатай тий. Бид нар чи 90 он байх өндөр. 98 2000 гэл ч юм те. Тэгэхээр одоо бид нарт тоглох боломж байна уу? Бага шүү дээ. Би ч гэсэн ер нь боддог юм да одоо он гаргаад баг усгаад сая бас багтаа явж байгаа. Тэгээд сая нөө ер нь жоохон ажиллаа хийх шаардлагатай болоод тэгээд багаас гарцсан байхгүй. Тэгээд тоглох бол хангалттай боломжтой л шүү дээ. Яг тэр нэг хүнээсээ л ахaltaа. Би ч өөрөө яг тоглох цаг үедээ гэр бүлтэй болоод ингээд дотроос ингээ маш их тоглох хүсэл ингээ одоо л байдаг гэх юм хийж чадчих юм шиг санагддаг яг тэр пэйшн байгаа учраас яг ингээ тоглочих юм бол болчих юм санагдаад. Сая яг тоглох гэсэн ингээ ороод яг амтагдцсан гэх юм уу те. Болчих юм шүү. Нөгөө төсөөлөдсөн мундаг Ази багууд чинь ингээл хожоод эхлэхгүй чинь. Чөт нэх бас хол зүрүү байхгүй л байгаа юм байна гээл. Тэгэл хол зүрүү байгаа юм нь багаараа ойлголцох ч гэдэг юм уу те нэг жижигхэн одоо асуудлууд байгаад Counter Strike нөгөө Go байх үеийн Counter чинь өөрчлөгдөд одоо CS2 чинь одоо хинч сайн тоглож магадгүй ямар ч сайн баг ямар ч муу баг тоглож магадгүй учраас яг ер нь одоо чухал цаг үе яг одоогийн нэг хэдэн жил явж байгаа. Ягаад бас Монгол цожж байгаа нь бас магадгүй CS2-тэй холбоотой ч гэж магадгүй гэж боддог. Ер нь хүмүүс нэлээд тоглож гин. За дээр нь бол байгууллагууд бол бүгд л e-спортын тэмцээн, CS2-ын бол тэмцээн. Манай намнаа орсон штэ. Тэгээд хусагдсан байт юм аа. Уул нь бас медаль авна гэд явсан. Эфир дээр яж байхдаа яг тэмцээндээ яваад тэгээд ганцаараа буудаад уул нь хамжилттай тоглосон юм шиг гэлээ. Гэхдээ медаль цугаач чалаагүй. Яаж багийн спорт нэг хүн хичээгээд ялцж байгаа хэцүү. Чигээд явахгүй. Яг энэ эфирээс болол та за хичээ би медаль авна гэж гарсан
хожигдсан байдیں۔ Тэгээд 3 удаа хожигдоод бултарсан байд юмаа гэдэг шиг тий. Тэгээд байгууллагууд бол бүгд л нөгөө e-спортын тэмцээнтэй болчож хүүхдүүд бол маш их тоглож байна. За дээр нь PC-нууд бол тий айгуу дажгүй орчинтой болсон юм байна бас ингээд харангууд гутлаа тайлдаг болчиж ер нь бол бас нэг эмэгтэй хүн ч гэсэн бас тоглодог зөндөө тоглодог болчиж би ч гэсэн бас ингээд чөлөө цагаараа тогломоор санагдлаа гэдэг шиг. Тэгэхдээ нөгөө талаараа ээж аав нар бас хэрхэн яаж хүлээж авдаг юм болоо. Ер нь зарим ээж аав нар бол хүүхдээ бүр дэмжиж компьютер аваад өгсөн. Манай жишээ нь ихч бол байна л да. Хүүхэд нь бол нэг 11 12 та. Тэгээ одооноос эхлээд тоглож байна. Ер нь эцэг эхчүүд энийг хэрхэн яаж зөвөр хүлээж авах нь одоо арай эерэг гэж харж байгаа байл гэсээр үед. Миний бодлоор эерэг гэж харж байгаа. Яг тэр нөө Монгол улс ч нөөрөө бусад одоо орон шиг хүүхдүүд нь гадаа гараад гоё ногоон зүлгэн дээр тоглох талбай алах те. Байнгын явуулдаг тийм гоё тогтмол сургалтууд алах те. Тэнгүүт нэг юм одоо иргэн тойрны орчны хувьд гадаа ингээ хүүхд өсөж төрнөх боломжгүй учраас ядаж ком аваад тэр хүүхдэд ингээ жоохноос нь ингэж хүнтэй харьцах. Тэгээ тоглоом олон нийттэй харьцах нэг тийм одоо зүйлийг хийлгэх дээр юм болоо. Тэгэхгүй одоо Монголд одоогийн байдал эрэхтэй энэ өвөл болчлоо. Жоо гутаатай болсон хүүхдүүд маш их уудна. Гадаа гараад юу их үү? Мэдээж эрэхтэй хүүхдүүд бол PC-д эсвэл нэг найзандаа ороод за магадгүй муугаар харахад одоо муу юм туршиж эхэлнэ те. Тамхи татхаас ахууллаа те. Тийм учраас яг энэ компьютер тоглох яг PC гэдэг зүйл бол нэг талаараа зөв. Гэхдээ юу одоо яаж тэрийг тоглохоос л тэр хүүхдэд яаж яг тэр комик авч өгөөд одоо ингээд тэндээс гоё хөгжилдөх гэж тоглолдог те. Яг ингээд нэг юм тэр нэг ганц хоёр юм гоё мэдрэмжүүд үүдэх ш тоглоом тоглолдог. Яг тэр мэдрэмжүүдийг л авахын тулд ингээд тоглож байгааг ойлгох хэрэгтэй байна. Яг тэггүй нөгөө тэрийг тоглоод ингээд ландаад мөнгө олж болд юм байна те. Өдөр шөнөгүй тоглох хэрэгтэй юм байна. Би хожихгүй л бол ингээд болохгүй юм байна гэдэг яг тэр мэдээллүүдийг өгөхгүйгээр хожигдож болдог тоглоом гол нь хүнтэй гоё нөхөрлөлт сурах. Ялангуяа тэр чинь одоо комниард маш олон улсын хүмүүстэй зэрэг харьцчих ш те. Хоёрдугаарт англиас сурч болох юм байна. За тэгээд нэмээд тэр чинь комтой өгөх зүгээр суух ш те. Янз бүрийн туршиж эхэлнэ. Магадгүй IT-ийн код нэг аппликейшн хийцэн веб хийцэн сууж идэг ч юм те. Тий, тэгээ нэг харсан чинь тэнтэй график дизайнерын ганц хоёр мөцсөн бичлэг үлдсэн гээд Photoshop оролцсон. За сүүлдээ одоо ч YouTube-рууд их болцсон. Тэнгүүт чинь хүүхдүүд технээсээ edit хийж сурж байна. Тэнгүүт Premiere дээр ингээ оруулж одоо маш олон тийм жоох хүүхдүүд орж ирсэн. Ингээ TikTok мок бичлэг хийцэн. Ахаа ийм бичлэгүүд байна. Эдитер чинь бол хэдтэй 14 5-тай хөт. Тэгэл нөгөө гэртээ комтой боломж нь байгаа учраас ком дээр ингээ янз бүрийн туршиж эхэлж байгаад магадгүй одоо төгсөх ангидаа ороод мэрэгжлийн ингээ маш их цонгоцсон байх магадaltaй тий. Яг одоо жишээ нь геймер болно гэдэг чинь бас биш л тэнгүүт одоо комниард юу хийж болох юм тий. Магадгүй одоо аппликейшн бүтээдэг болцсон байх ч гэдэм үү. За магадгүй график дизайнер, эвлүүлэгч за бүр цаашлаад хэрвээ аавч ерөн зөвшөөрөх юм болгоо камер аваад өгсөн чинь тэнд гоё юм богино хэмжээний бичлэг хийгээд тэр нь ингээ гоё сүлдө кино болоод ингээд явчих магадaltaй учраас хүүхдүүд одоо яг комниард байх цаг хугацаанд хэрвээ аавч ерөн зөв хүмүүжүүлж чадвал тэндээс одоо аавч хоёрын хэрэггүйгээр тэр хүүхд өөрийнхөө ирээдүйг шууд сонирхлоор шууд ингээд би ингэх юм байна би ийм юм дуртай юм байна шүү аавч хоёр гээд за магадгүй комод өгсөн чинь гарсны хөлбөмбөг тоглоод байвал за ялж л хөлбөмбөгтэй холбоотой спортын юм болох гэдэг юм байна да гэд спортын чиглэл рүү илүү одоо бүүсэлж өгч гэдэг юм уу тиймэрхүү зүйлүүд бас байж болох. Маш гоё үнцэг байна тий. Ер нь бол эцэг их хэрхэн яаж одоо тэрийг зохицуулж менеж хийхийг бол хүүхдтэй бас нөгөө зөвлөн туслах, зааж чиглүүлэх тий илүү нөгөө туслах замаар бас явбал их гоё юм байна гэж ойлголоо. Нэрэл илүүтэй нөгөө эрэгтэй хүүхдүүд чинь компьютертай их ойрхон PC торсон хүүхдүүд нэг юм компьютерийн програм, код бичих гэдэг юм уу тий. Эдгээр нэг зүйлд арай нэг юм дөртөө тий илүү юм хурдан сэтгэдэг ч юм уу. Тэгээд дээр нь бас энэ CS одоо Go тий ер нь бол ийм багаар хамтран ажиллах чадрыг бас хүмүүст одоо илүү нэмэгдүүлт юм болов. Тийм үү. Багийн ажиллагаа болохоор нэг юм эрэгтэй хүчнэгөө яг би бас өөрөө хүүхдтэй болоод анзаарлаа л тийм өөрийнхөө ч гэсэн багт анзаараад яагаад ингэ загнуулаад байдаг байсан тий маш хөдөлгөөнтэй маш дэлчгэр хоёрдугаар маш хурдан юмнаас үүддэг тэнгүүтээ комп болонгоч нэг мэгэл өөдөнгөт дараагийн юм төвшөөл тэгж явсараад контр тоглоод иж гоё юм шүү би энийг тоглох хэрэгтэй байна гэж ойлгоод тэгээ ингэ тоглоо явцсан. Тэнгүүтээ одоо ч гэсэн гамаа хүүхдээ хөдөлгөөтэй тэгэл нэг мэгэл нэг юм шууд өдөл тоглоом авсан чинь нэг цаг тоглосон шууд хайж маяа ч юм уу те эсвэл нэг өөр гоё пал тоглоом авах тоглоод эхэлдэг ч юм уу. Тэгэл яг энэ юм бас
эрэгтэй хүүхд чинь цаанаасаа л ийм биологийн ингээ өгөгдөл нь тийм байгаад байгаа хөөхтэй юм маш хурдан ийм галзуутай үргэлжлүүлээл ингээ өөр юм туршаал яваад байдаг. Тэгэхээр за би ч гэсэн яг ийм байж байгаа. Тэгээд ингээ контр тоглолдог ч юм уу. Ийм юм орцсон юм байна. Одоо жишээ нь манай хүү бол байнгын Roblox тоглодог байхгүй юу? Байнгын жоох ер нь тоглодог. Сүүлд бас Lexoros Roblox-ийн видео хийцмээсэн тэг үүсэл гарлын. Тэрийг сонсноо гэж бодож байгаа. Өөрийнх нь YouTube дээр байлээ. Тэрнээс гадна ингээд уцаар яриад тоглоод идэх байхгүй юу? Ингээ холбогдоод энэ нь өөрөө бас нөгөө эргээд хүүхдүүд нэг юм холбоос үүсгээд нэг найзын одоо холбоос үүсгдэг ч юм уу. Тэг хамтарч бас нэг юмны цаана хүрэх гээд байна л да. Тэгэхээр Lexoros-ийн хувьд бол бас нөгөө илүүтэй CS одоо 2 тоглодог багтаа байсан тоглогчны хувьд энэ тоглоомны бас нэг арай бусдаас ондоо байдал нь юунда байдг юм болоо. Контри нөө? Тийм, контри. Контрийн одоо бусдтай харьцах дээр гэвэл дотоогоос арай өөрч гэдэг юм уу те илүү нэг өөртөө өгдөг зүйл. Одоо арай их одоо ойлголцох шаардлагатай. Тийм учраас маш их ярих ёстой гэдэг тоглоом байхгүй. Яг хэрвээ ярихгүй бол 2 минутанд очрлох гэж тий. Тэр 2 минутанд маш их зүйл болох учраас тэр 15 секунд freeze time дээр ингээд тэр тав яахаа ярилцсан. Тэрнээс одоо тэрний дараагийн үеийнх юм бол яахаа ярилцсан тэр зүйлээ одоо эхнээс нь хийж эхэлнэ. Тэгээ болохгүй бол тэрийг яаж янзлах вэ гэдэг дахиад ярилцаад эхэлнэ. Тэгээ болохоор бүр болохоор гэвэл тэгээд алд нэр авах гэдэг л дахиад одоо жишээ нь инфогоо өгнө гэдэг зүйлд өгцөн үргэлтэлтийн нэг юм хийх шаардлагатай шүү дээ. Нэг юм яаж тэр үний бодог юмнуудыг хэлж өгч за хандар балас ч юм л үү. Тэнт ч юм л үү. Энд ч байж магадгүй шүү. Хандаж гараарай. Тэнд байсан юм шүү. Газар тийм өгөө аваарай ч гэдэг юм гээл. Тэр хүний мэдгүй байгаа бүх мэдээллийг өгөөл ингээд. Тийм учраас энэ нь яг над дээр гарсан одоо өөрчлөлт юм бол одоо амьдрал дээр одоо маш хурдан одоо бусдын анзаараагүй байгаа юмнууд ингээ анзаарчдаг гэх юм уу. Одоо нэг хүмүүс ингээ ил байгаа юмыг анзаарчдаг. Эний цаана яг дахиад юу ээж болох вэ гэдэг юм ингээд жоох илүү нэг юм ботцоод байдаг болцсон. За тэгээд түүнээс гадна бас мэдээж reaction time одоо маш хурдан юмд ингээ реакталдаг те. Нэг юм хүүхд унжаараа гэлдэг тийм ээ. Spider sense гэлгээ гарч ирж штэ. Тэр яг нэг бот бууддаг байнгын хурдан юм хийдэг бас нэг давуу тал гарч ирдэг гэх юм уу. Тэр чи одоо юу ямар скил чадвар гэх вэ? Маш юм хурдан одоо хариу үйлдэл үзүүлдэг. Одоо тэгэл нэг fast responsive quick юу ч юм. Тэрээр бас тийм хурдан л хариу үйлдэл үзүүлдэг. Нөгөө нэг залуугийн бичлэг байдаг шүү дээ. Юм унжсэн чи авснаа тийм ингээ үзүүлдэг. Spider-Man-ийн юугаар үзүүлдэг. Тэг би одоо бас нөгөө нэг Lexoros одоо бас асууж байгаа шүү дээ. Ер нь Dota 2-ын талаар бас хэр мэдлэгтэй байна. Тэ одоо нөгөө бас нөгөө кастер болохоор л гэж байна шүү. Бид мës тоглогч гэдэг юм шүү дээ. Dota 2-д бас манай монголчууд ер нь яаж оролцож байна. Тэр талаар бас мэдээлэл хуваалцаач байхгүй болох вэ? Би ч яг Dota-гийн ер нь баг Dota-д тоглодгоо. Тэгээ яг нөгөө тоглохгүй шалтгаан нөгөө дээрээс харддаг нэг тийм тийм шүү дээ. Тэг нэг тийм миний хэрэггүй ч юм шигтэй би тэр нэг баатрийг эндээс энд очигээ хилцэн чинь ингээд би ингээд босоо явж болж байгаа хөөхтэй тэр баатар өөрөө яваад очиж байгаа. Цохиулаа хайждаг шүү дээ. Тэг ингээд цохиулаа хайжиж мааждаг. Тэр кондор ч болохоор ингээд би өөрөө ингэж чиглүүлж тэг нэг жоохон өөрийнхөө нүдээр харж байгаа юм шиг. Тэг өөрийнхөө нүдээр харж байгаа нэмээд ингээд би буудаж байгаа би тэрийг ингээд яг скиллтэй хувийн скиллээр буудаж байгаа учраас яг тэнгүү Dota ч юм болонгод хурд байгаа ч гэсэн одоо илүү их одоо бодох шаардлагатай тоглоом санагддаг. Одоо ямар цаг үед ямар скиллээ гэдэг ингээд бүгдийг холдогтэй маш их зүйл нэг дор ингэж хийгдэх учраас тий яг нэг дороор тий тэнгүүтээ контраст Dota гэвдэх юм бол илүү их бодох бөгөөд одоо нэг дор маш их зүйл ингэж бодох тийм тоглоом болоо. Тэнгүүд яг Dota дээр амрах цаг гэж өгдөг шүү дээ. Нэг дөрөв явчаад ирдэг ч юм уу. За ингээд нэг крип мэрив цохоо байж хат ингээд тайм. Тэнгүүд дайны үед ингээд шууд маш их зүйл ингээд бодож эхэлдэг. Тэгэхгүй контр ч болохоор ингээд раунд эхэлсэн цагаас дуусах цаг хүртэл ингээд байнгын ингээд актив байждаг. Чийл байхгүй бол болохгүй байх нь шүү те. Тэгэл би байхгүй бол тэгэл хүн. Миний тэр одоо характер юу ч хийж чадахгүй болох нь шүү дээ. Тэнгүүд Dota гэвдэх юм бол яг тэр судалгаагаар харахад Dota тоглодог хүмүүс контр тоглодог хүмүүсээс илүү одоо жоох ухаантай л гэж одоо тийм судалгаа байд юм бэл. Тэнгүүд нөө сайн тоглодог Dota-гийн тоглогч нар чинь одоо илүү их юм боддог те шатар тоглодог хүмүүс одоо яг ингээ арангууд контрын чинь нэг тийм жоохон яриа юм шиг нэг Dota руу оронгууд Dota дотор чинь ярьдаг маш сөөхөн байдаг. Яг тэр чинь ярих шаардлагагүй. Одоо тэр тоглогч тэр баатар л тэр тоглолтыг каридах хэвээр. Тэгээд өөр тоглогчийн хэрэггүй те. Тэгээд саппорт ирж энд очиод нэг хүмүүсийг зааж өгдөг болохоос биш яг контр шиг
нэг би нөгөө хүнээсээ флаш аавна, эсвэл нөгөө хүнээсээ ингээ утаа аавна. Хоёр хүний одоо нэг юм комбинууд яг тэр дотор цөөх юм шиг харагдсан. Тэгэхээр яг хүмүүс нэг ярдгүү тоглолдог. Тэгээ ярдгүү тоглолтын одоо сул тал магадгүй нэг жоохон жожиглолцдог юм шиг тийм одоо юм ажиглагдаад. Төгшөөгөө боддог байна тийм. Би манай нөгөө тэргэл байхад бас асуудаг гэсэн. Намнагаасаа ч бас ер нь асуугаал эдийн тийм. Люксороос асууч гэдэг шиг тийм бас мэрэгжлийн хүн ороод ирснэх хятад улс болвол асар их хүн амтаа тийм тэрбум одоо гараад 300 сая 400 сая болоод явж байна. Хятадууд өөрсдөө бас нэлийн юм PC улс шүү дээ. Тэгээд нэлийн тоглолдог бас Dota-ч тоглолдог, CS:GO-ч тоглолдог тийм янз бүрийн тоглоомыг тоглож байна. Тэгээ би оюутан байхдаа ингээл харангууд маш олон PC-нүүдтэй ерөөсө подвол болгонд ингээл PC-нүүдтэй тэнцээ болол ингээл пик одоо залуучууд нэдэг оюутнууд нь сурагч нар байдгүйсэн мах оюутнууд байдаг ч юм уу тий. Гэтэл Монгол улс ердөө 3 сая гаруй л хүн амтай. За мөн одоо бусад одоо PC хөгжсөн Солонгос ч гэдэм үү тий Япон улсууд ингээл бэ штэ. Монголчууд яаж энэ цөөхөн хүн амаас дэлхийд ингээд топроод байгаа юм бэ? Яаж чиний люксорийн бодол энэ дээр юу гэж хард юм болоо? Энэ би бол одоо хувь тавилан гэж хард шүү дээ. Яг маш цөөхөн амттай улс орноос тэгэл яг нэг цаг хугацааны үед маш гоё ингээд таарцсан. Тэг яг тэр 5 тоглогч гарч ирээд яг тэр тэмцээнүүд нь яг болж таарад үнэхээр мундаг буудаад тэгээ гараад ирцэн тэгж яадаг. Тэрнээс биш яг одоо чинь хятад гэх юм бол санхүү нагаад идэг. Диктатуртай улс гэж юм боддог. Одоо ер нь хинч хүүхдүүдээ ингээ PC чинь болгохыг хүсдэггүй. Одоо нөгөө бизнесмен одоо ч нөгөө хятадууд ч өөрсдөө хүртэл ингээ дотоодын одоо маш өндөр хуультай орно шүү дээ. Одоо нэгүүд нөгөө сурагч тэдэн 16-аас доош насны хүүхд комн дээр суух хугацаа нэг 2 цаг гэдэг ингээ зааж магаад өгсөн байдаг ч гэдэг юм уу. Одоо чинь тэрийг одоо яг ингээ зөрчдөг л байх л. Тэгтээ ингээ яг нөгөө ухаалаг аав ээж нар бол бас арайч тэгж удаан хугацаагаар суулгахгүй хаа. Тэгээ харангуут яг одоо хятадаас гарч ирж байгаа тоглогч нарыг ингээ ажиглахаар ер нь боломжтой айл хүүхдүүд ер нь гэж харддаг ингээ ер нь ажиглахаар тэнгүүд боломжтой айл хүүхдүүд чинь гэртээ тоглолцдог ч гэдэг юм уу те ингээд жоохон дураараа байдаг ч гэдэг юм. Тэр хүүхдүүдийг тий контр тоглож байгаа ингээд гинт бүүн болоод одоо хятадаас ингээд байгаа хэдэн л гараад ирдэг. Тэгвэл бусад монголч шиг тэр нэг залуу тоглогч нар амар буудаж ингээд ингээ хайх гэх юм бол тэнд бас яг би тэгтээ яг тэгж боддог байсан нөө цөөхөн юм байна нэг юм контри нэг юм жижигхэн бүлэгтэй юм гэж утсан чинь яг эсрэгээр юм бэл. Хятад ч одоо Монголыг бодвол бас арай том багууд олон ш Rare Atom, Lineage, Tailu гээл те тэгэл одоо яг нэг 5 6 баг байгаа. Тэд нар бүгд ийм мөнгөтэй том компаниуд. Тэнгүүд тэр одоо энэ 5 баг дээр нэмээд цаана Acten баг гэж үт юм л. Бараг 2 Acten багтай. Тэгээд үндсэн багтаа тоглогч нараа байлгаж байгаа л Acten багийнхныгаа ингээл бэлтгэлийн хэлгээл байж идэг. Тэгэл тэр хэдэн сургуулийн хажуугаар ингээд тоглоол. Тэгэл хэрвээ үндсэн багт нь бас яг түрүүний ярьдаг шиг хин нэг нь жоохон муудгалаач юм багасаа гарчих юм бол газ одоо нэг юм нөхөөл авчдаг. Тэ эсвэл баг хоорондын солилцоон дээр бас нэг их ингээ ажиглагтаад байдгүй шүү дээ. Нэг одоо чинь Тайло Lineage-нээс нэг тоглогч авъя ч гэдэг юм. Тийм байхгүй. Эсвэргээр Тайло баг Lineage-нээ аваад байгаа юм уу те багаар нь ч юм уу ингээ авдаг. Яг тэр нөгөө нэгэнтээс суурин тогтцсон юм core тоглогч нар ямар хүчрхэг вэ гэдгийг ер нь одоо жишээ нь Blitz Techno хин 3 сарчулж штэ. Тэгсэн зүудээс ингээд багт үнцэн 3 тоглогчтой. За энэ 3 тоглогч ингээд AS цангийн хувьд ч гэсэн нэг ойлголцоо мэдээд ингээд гоё болцсон байхад тэрэн дээр одоо нэмж тоглож авах нь амар амархан байхгүй. Тестэд trial сарда заарын шингийн хувьд тоглогчийн одоо хуваарч гэсэн те ингээд ойлголцохтой амар. Тэгээд тэр 3 таалагдахгүй л дараагийн яг ингээд явцдаг тиймэрхүү системтэй учраас яг тэрийг л ер нь хятадаас анзаарсан. Монголын хувьд гэвэл яг хувь тавилан бахаал гэж үнэхээр л мундаг байсан. Тэгэл яг чадвараараа бүүн болоо гараадсэн тэр боломжийг нь одоо Монгол зэн кадс насаах тэр ингээ бүрдүүлэх өгсөн ч гэдэг юм уу. Тийм л юм байна. Тэгвэл бид хэдийн мөрөлдсөн нөө багийн бэлтгэлийн байр, цалин гэдэг юм чухалсан байхгүй. За бэлтгэлийн байр гэсэн цалингуу бол сэтгэл зүйд докторгүй болчих. Зүгээр тоглоол байдаг те. Гэрийнх нь гээл те. Мөнгө олохгүй байж яагаад тоглохгүй юм бэ гэл. Тэнгүүтээ мөнгө нь олдоод эхлэнгүүт чинь тэр хүн би тоглоом өрч мөнгө олоод эхэлсэн. Одоо ингээд тухтай тоглох цаг ингээд яг те юу ч бодохгүй чинь би сайн тоглоцсон. Би үргэлжлүүлээд ингээд сайн мөнгө олох боломжтой байж гэдэг юм уу. Тим юм ингээд ороод ирэнгүүт тэр чинь одоо те юунаас гадна зорилгоос гадна дахиад нэг юм шин юм ороод ч те би чинь бүр амар тоглогч байж иж илүү сайн одоо орлого олох хэрэгтэй байна те гэрийнхэн дадар бахарах юм байж гэдэг юм ингээд жижиг зүйлийг ингээл нэмэгдээд байдаг
юм шиг надад санагдсан. Одоо ингээд нөгөө баз одоо саксаар бол нөгөө базар шот гэлдэгдэн штэ. Одоо сүүлийн эцсийн мөчөд ингээд оруулж болж байна. Оруулахгүй ч гэж болно тий. CS:GO дээр одоо ярих юм бол бас хожиж болж байна. Эцсийн мөчөд хожигдож болж байна тий. Тэгэд яг энэ нөгөө шийдвэрлэх мөч дээр ер нь сэтгэл зүйн үед ямар байдаг бол энэ тэмцээнд орохоор за маргааш нь гэл те яг хүн чинь ингээл нэг тэмцээнд орчхоор маргааш нь нөгөөдөр ингээл бодогдоод идэв штэ. За ялангуяа одоо хожигдол авцсан үед те ингэчдэг байж тэгчдэг байж гээд дээр нь одоо яг энэ мэрэгжлийн төвшин тоглож байгаа Монгол Улсын үед те одоо олон нийтээс орж ирж байгаа бүлийч гэдэг юм уу те одоо нэг юм жоохон хэцүү шахалтууд ч гэдэг юм уу тэр бас хэр анзаарагддаг вэ. Эхлээд одоо нөө Лексорийн үед тэмцээнд оролцож явах үед тэр эзэгтэй мөчөд сэтгэл зүйн хувьас нь ярил л да. Сэтгэл зүйн үед бус тоглогч нар яадаг юм бол би бол ер нь жоохон хэцүү. Шууд салглаад эхэлдэг байхгүй. Одоо нэг тийм 12 11 ч юм уу. Яг юм чухал үе төхөгдсөн ингээ би жоохон салглаад, сандраад, хөлс мөлс гоожоод яг энэ бас нэг сүүлд анзаархад уусаал нэг юм зүрхний нэг юм байдаг юм шиг байна. Тэгвэл босод тоглолт бол гэдэг тайван ч юм уу. Магадгүй нөгөө би дасаагүй ч гэж магадгүй л байнга тоглоо тайзан дээр ч ингээд яаж юм бол дасаад их тийм интенстэй маш чухал мөчөд их тэр одоо сандрал алга болдог ч юм уу. Тэр өдөө дасахгүй гэн л яг асуудал юм шиг санагдсан надаа. Одоо Монголцоо чи ойрын тоглолт чинь одоо 13-нд байсан уу 11 сарын нэлээ ойрхон байсан. Нэлээ ойрхон шүү дээ. Чиндүүд чундүү гэд хотод хитдیں۔ Тий 11 сарын 3-наас 13-ны хооронд гэж байсан шүү тий. Үндэлгэр гээд тоглогчийг авсан байсан. Тэгээд Монгол Улсынхны хувьд бол академиэс авах гэж байсан боловч цаг хугацааны хувьд бол нэлээд ойрцсон байсан учраас одоо шууд туршлагатай тоглогчийг авч байгаа гэсэн бас мэдээллийг гаргасан байлээ л дээ. Одоо шинэ тоглогчийн тухай бас мэдээлээ. Яадаг хүн байна. Контрол гэдэг тоглогчийн хувьд ер нь сайн таньно. Тэгээд контрол зөвдөх юм бол нэлээд одоо удаан тоглож байгаа тоглогчдын нэг гэхдээ нэлээд одоо зайтай тоглосон гэх юм уу 2 жил тоглосноо за би ер нь бол жил одоо амьдралаа бодлоо гэдэг ингээд ажил мэл хийсэн. Дахиад жилийн дараа буцаа ороод ирсэн. Тэгээд сая хэсэг Araft Eruption баг тоглож байгаад тэгээд буцаад тэндээсээ гараад CW-д ороод тэгээд ер нь нэлээд одоо актив тоглож байгаад стикерт болцсон тоглогч. Тэнгүүт яг нөгөө хувь хүний ч гэсэн ер нь нэлээд мэдээд байгаа яг контрол зүй өгөх юм бол анх тоглоод одоо нөгөө нэг одоо санхүүгийн асуудлаас болоод одоо нөгөө бахан цалиа өгөхгүй ч юм уу нэг тиймэрхүү асуудлуудаас болоод гэрийнх нь ингээд баг тоглохгүй байх шийдвэрт ингээд үрсэн гэж сонсч ирсэн. Тэгтээ андуурсан ч гэж магадгүй. Тийм юм ярьж байгаа. Тэгээд тоглохоо болцсон байж исэн. Тэгээд бас гэртнээс нэлээд жоохон таагүй зүйл болоо. Тэгээд тэрнээсээ болоод дахиад нэг жил одоо өнжөөд тоглохгүй байжгаад тэгээд яг нэг жил ороод ирсэн байхгүй тоглогчийн бүр ингээд нэлээд өөр ингээд хүн ажиглагддаг штэ нэг хүн өөр болцсон гэдэг тийм. Яг контрол дээр тийм ажилласан байхгүй. Ингээд тоглох гээд ирсэн. Яг жигнэсээ тоглох гээд ирсэн хүн яг шаал өрсөн. Тэгэл буцаад тоглосон мөксөж одоо ер нь амар тоглоо. Тэнгүүд бас нөгөө тэндээс магадгүй насны юм одоо онцлогуд гарч ирж байна л дээ. Яг нөгөө залуу үеийн нэг юм нөгөө нэг юм хаашаач ингээд урвчч болдог юм сэтгэл зүйн асуудлууд байдаг штэ. Тэндээс үүдэлтэйгэр гээл за би нэгээр амжилт үзүүлэх юм шиг байсан та. Жохон ар гэрийн асуудал бол за бэлтгэж юм. Тэндээсээ байжгаад яг сүулт тоглож эхлэхдээ нэлээд зөрөгтэй орж ирсэн. Тэгээд одоо ч гэсэн өөрийнх нь үзүүлж байгаа үзүүлэлтүүд маш сайн байгаа. Одоо ч баг Монголд орж байгаа гэдэг чинь нэлээд тодорхой шүү дээ. Тийм шүү дээ. Тэглэхгүй яах вэ? Ер нь энэ олон нийтийн шүүмжлэл бүлий тий одоо энэ монголчууд ч бас л эвгүй штэ ингээл юу гэдгийг амжилт гаргахаар нөгөөстой ийм тийм гэж багтаж цааж байгаа л нэг бүдрэнгүүт нь одоо юу гэдгийг хараагаал өрөөгөл тий энэ байдлыг ер нь Люксор юу гэж хардаг вэ? Мэдгүй. Тийм хүмүүсийг ер нь бас эрүүл бос гэж ер нь боддог шүү дээ. Яг тэгж ингэж сошиал олон нийт хэрэгслэр өөрийнхөө тэр уур уцаарлыг одоо илэрхийлж тэндээсээ ингээд одоо дутуугаа нөхтөгч гэдэг юм уу те. Техникийн амжилттай бол тэр хүний сул талыг шууд олж хардаг ч юм уу те. Яг нэг тийм төрлийн хүмүүстэй амьдрал дээрээ хамт байх дурггүй байвал тэгэл яг ямар тэнэг хүн бэ л гэж одоо ингээд хайждаг гэх юм уу. Цагаа бариад те. Фанатлаад байгаа ч юм шиг, дэмжиж байгаа ч юм шиг, өгч юм шиг тийм. Нэг яадаг вэ одоо нэг хүн яг нэг хүн хожиггууд нь оо одоо манай монгол гэснээр хожигдсон чинь шууд хараагаад яг тэр хүн шүү дээ. Тэгвэл ингээд нэг тийм тэ нэг мультипл персонатай хүн юм шигтэй ингээд олон талтай. Тийм олон нүртэй гэдэг шиг
Ингээ хожихоор ингээл хажууд нь хожиж байгаа одоо магтж байгаа хүмүүс хам багцтай ингээл хожигдсон ч хажууд нэг хүн баг муулаа эхлүүлгүй. Харин тийм гэж эхлэв те нэг тийм сонин өөрийгөө ч одоо ойлгоогүй байгаа нэг тийм хүмүүс юм бас байдаг шүү дээ. Тэгээд тийм хүмүүст жоохон дуургүй. Яг л нэг дэмжүүл дэмцэн шиг тий унж осон үед нь бүх цаг үед нь л одоо дэмждэг байвал хам чаналаа л өстө хамт баярлал байж их шүү дээ. Ер нь тэр фанат гэдэг чинь тий. Арга гэхдээ тэр зарим нэг бүлийдж байгаа хүмүүс бол ер нь жоохон өөрсдөө их шулуу хэлэхэд бол бит мэд тавьсан гараад л тий. Тэр дийлэхтэй зүрүүд яг хамгийн маа тавьчихад очиж чи очигчлаа шүү дээ тий. Тэгээ синзүр аяг бол ийм зүйл их ирсэн баха гэж бодож байна. Магадгүй тийм битний асуудал бас би бараг байраа тавьчихад чи ингэчлээ гэдэг ч юм тий. Тэгсэн юм ирсэн мах гэж бодож байна. Одоо ингээд хөлбөмбөгөөр болвол гэдэг ч юм уу тийм дэлхийн аварга бол хамгийн том гэж ярьдаг тийм эсвэл одоо сагсаар бол олимпич гэдэг юм уу спортын хүмүүсийн хувьд. Тэгэхээр яг энэ CSC-ийн хувьд тийм хоёрын хувьд бол хамгийн том одоо тэмцээн хэдийгээр байгаа вэ? 12 сарын 3-наас эхэлчихсэн баха. За. Budapest Major Star Ladder гэдэг тэмцээн. Хамгийн том нь уу? Тий. Яг мажор гэдэг нь ер нь хамгийн том. Мажор. Стикертэй болдог тэмцээн ер нь яг хамгийн том тэмцээн гэдэг. Одоо стикер гаргана гэдэг бол одоо санхүүгийн хувьд тоглогч нар асуудал болчдөг гэх юм уу. Гэхдээ хизээ хаана ямар үед стикер гаргахаас хамаарат. Одоо энэ бол Монгол тоглогч нарын зорилго бол стикер гаргах шүү дээ. Яагаад тэгэхээр Монголд хангалттай хэмжээний цалин өгөх баг байхгүй. Тийм учраас стикертэй болж иж өөрийнхөө санхүүгийн асуудлыг дараад өргөжлүүлээд тоглох тийм одоо шийдвэртэй гэх юм. Одоо чи нэг саяны стикерийн тулаан бас нэлээд их болж тэ хаас CW eruption гэдэг 3 баг ингээл 786 гэл эхний 6-ны стикертэй болно гэл тэгт ингээл дээр дор ороод алдцаал. Тэгээд одоо стикернээс одоо хувь тоглогч за багийн нэг за хуучин тэрбум 500 авдаг гэсэн. Одоо ер нь жоохон багассан байх шиг байсан. Тэгэхээр нэг хүний нэг 200 300 сая төгрөг бол ингээ хангалттай авахар хэмжээ. Тэнгүүд чинь нэг хүний тоглогчийн багийн цалин доотл нэг сая юм уу? Сая 500 за ямар тоглогч гэдгээс хамаарат 2 саяас 3 сая ч гэдэг юм уу. Ер нь бол яг хуу энгийн ажлаас өндөрч гисэн тэнд яг контрийн ертөнцид бол яг сайн тоглох тусам ер нь илүү их одоо мөнгө олох магадaltaй учраас яг ер нь тоглогч нарын Монгол тоглогч нарын хувьд бол нэг тийм жоохон санхүүгийн асуудал ихтэй. Тийм ээ. Тэгэхээр яг стикертэй болоод ар гэрийнхний амийг тагламж гэж ярьдаг юм уу те. Ядахнаа байраа өөртөө байраа тийм бардам тоглох бас нэг өөр өгдөг шүү дээ. Тэгээд тэхийн тулд одоо эхний ээлжинд стикертэй болно. Одоо ч стикертэй болсон тоглож эхнээсээ завраг зарим нь шууд амарлаа гэдэг одоо багаас гарсан тохиолдлууд байна тий. Бүрийн стикертэй. Би яг тэрийг ойлгохгүй байна. Харин тэрийг бас магадгүй бас олон хүмүүс нөгөө үзэж байгаа тий телевизээ асаачаад биднийг сонсож байгаа хүн байгаа. Тэгээд ялангуяа энэ спортын бас мэдлэгтэй болохыг хүсэж байгаа бас олон хүмүүс байдаг байх л та тайлбарлаад өгвөл тий. Стикер нь одоо багийн логотой одоо тоглогч нарын юм нэртэй гарын үсгтэй одоо буун дээр наадаг одоо ноутбукны ард наадаг стикернүүд яг тэр шиг яг тэр тэмцээндээ зориулж шийгдсэн тэмцээнийхээ логотой нэмээд ингээд тоглогчийн лого өөрсдийнх нь нэртэй гарын үсгтэй одоо жишээ нь намайг Лексор гэдэг бол ингээд Лексор гэж бичсэн тоглоом дотор миний нэрийг хинч хүссэн цагта буун дээр ингээд стикерээр нааж болно гэсэн үг байхгүй. Тэнгүүд тэрийг худалдаж авах одоо тусамд надад болон багт хувь орж ирдэг гэсэн. Тэрийг тэгээ цаанаас нь CSS олгодог. Баах нь ямар үзүүлэлтээр олох уу? Харин одоо сайн тоглосон үед мажорын одоо qualifier тэнцэх юм бол гэсэн. Тийм байна. Том тэмцээнд одоо мажор буюу тийм том тэмцээнд ороод тэнцэх юм бол тэр стикертэй болдог байх нь шүү дээ тий. Тэгээд тэр стикер нь болохоор өөрөө тэр Steam гэдэг тэр гой нэг хөрх одоо платформ биш. Платформ юм да. Тийм да. Тэгээ тэр дотор болохоор шууд нээлттэй маркет дээр ингээд зах зээл дээр зарагддаг байхгүй. Тэнгэр нөгөө мэдээжэр бид нар манай монголчууд бол нэлээд худалдаж авна. За гадаадхан ч гэсэн авч байгаа байх. Тэгээ тэр худалдаж авч байгаа юм чинь миний нэртэй болно лээ. Эсвэл Лексорын нэртэй байх юм бол Лексор дугаасаа бүх хувь нь очиж шүү дээ. Зөө. Крипто ол гэсэн үг болчих. Миний өмдсөн одоо миний крипто болчих. Тэнгүүд хэрвээ би одоо жишээндээ би үнэхээр сайн тоглогч моглогч байж байгаа ч юм уу. За тэнгүүтээ одоо баг ч юм уу тарах тохиолдол ч юм уу одоо тоглогч нарын стикер одоо өсөх магадлал амар өндөрдөг. Одоо яаж харагдахаас өөрчлөлт шалтгаална. Тэгэхээр тоглогч нар ингээд би одоо Лексор гэдэг нэг тийм гоё даалгавч малавчтай ч юм ингээд наац үед гоё харагдах гэдэг бас чухал байгаа. Тэгэхээр бас гоё харагдахаас ахуулаад хүмүүс авахгүй шийдэн авах тусам мөнгө нь орж яаж үс нэг 3 жил өнө 2 жилийн өмнөх мажор дээр бол тоглогч нар маш их мөнгө авсан. Яг тэр чинь юу лээ?
Хятадаас баг мажорт баг орохгүй байжгаад яг нэг жил Монголцоо зэрэгцээд Хятадаас линейж нөлөө дээ. Нэг баг шалгарцсан. Тэгсэн чинь нөгөө Хятад чинь өөрөө маш олон үнэтэй, маш олон мөнгөтэй нөгөө зах зээлтэй учраас Хятад тоглогчныхоо стикерийг авах гад тэгээд авах тусам нөгөө бусад тоглогчны стикер нэмэгддэг одоо үнэ өсчдөг гэх юм уу? Монгол тоглогчны шууд цалин ингэ нэмэгдээд нөгөө багийн хувь гээд нийт стикер зарагдсны хувь гэрэнгүүд эндээс одоо нэлээд өндөр одоо ашиг ирэх ч юм уу. Тэгэхээр бас Хятад баг орохгүйгээс хамаарат тоглогчны одоо ирж байгаа цалин хүртэл өөр байх магадлал өндөртэй болчихсон гэсэн. Монголд ер нь нийт одоо тоглодог хүмүүсээс хэдэн стикертэй байт юм бол тийм тоо байдаг болов уу? Бага. Үсээ 10 хэдлээ. Одоо сүүлд 15 болчихсон. 16 7 байна уу? Нилээ бас их болчлоо шүү одоо. Тийм ээ тийм. Анхных чи нөө IC гэрээ. Анхных Aircast. Тэгээ Aircast. Тэгээ нөө нэг ямар хүүдэлээ Greyhound тий. Greyhound тоглолт үстэй. Үгүй би нэгтээ мэддэг зүгээр асууч зүгээр Aircast одоо юу гэж надад. Монголч нь яаж одоо сая нөгөө юунаас FlyQuest-с гараад одоо амралтын байдалтай л байх. Гэхдээ яг хав тоглож илээ. Тэгээд магадгүй энэ мажорын дараа одоо нөгөө солилцоо орно шүү дээ. Үс энэ мажорын араас нэлээд их солилцоонууд орж тоглогч нарын. Тэр дунд Aircast буцаад магадгүй тоглож эхлэх байх гэсэн ер нь бас хараа байгаа. Цааш бас сайнсэ. Одоо ингээд Luxor-ийн үед ер нь ирэх одоо жилүүдийн e-спортын ирээдүг юу гэж харж байгаа вэ? Залуучуудын дунд ер нь монголчуудын дунд бол энэ зүйл нэлийн түгээмэл нэлийн сонирхол татж гин багчууд бол бүр тоглож эхэлж гин залуучууд тоглож гин те хин ингүүл ер нь PC баг орж штэ спортынхан ч байна урлагийнхан ч байна те ажил офисын ажил хийдэг хүмүүс ч байсан 5 бүртгөө гэл явдаг болчихж те тэгэхээр энэ нь ирээдүйн ер нь чиг хандлага аль тишээгээ явахаар анзаарэгддэг вэ? Миний хувьд яг энэ чиглэлийг энэ e-спорт гэдэг одоо секшнийг одоо маш гоё тийм healthy те зөв талаас нь авч яваасай л гэж үздэг. Одоо харахаар бас яг гоё бол харагдахгүй байна шүү дээ. Нэг юм нөгөө гинт хөөрцөн юм амар их хүмүүс гараад ирцэн тэгэл ингээл одоо нэг юм ямар ч апдейт байхгүй зүгээр л ийм л хүмүүс байгаад гэхдээ оронд нь жишээ нь энэ хүүхдүүдийг дэмжихээр одоо юу хийж болох вэ гэдэг юм те. Одоо байгаа тоглогчныг дэмжихийн тулд бид одоо илүү юу хийж болох вэ? Одоо олимп дээр одоо жишээ нь хороо гаргаж өгөө тэнцээ ингээ бэлтгэлийн байр гэдэг бүр ингээ улсын дэмжлэгтэй зөндөө одоо Астралис гэх баг хүртэл тэмцдэг тэр улстай Астралис гэдэг тийм том сургуультай ч гэдэг юм уу те академи сургуультай одоо Фуриагийн Фаалан хүртэл өөр ингэсэн академитэй тэр мөр ингээ сургууль болоод өөр улс руу ингээ одоо CU шиг ингээ тараад байршаад ингээ ажилтдаг ч гэдэг юм уу яг тэр шиг тийм академи сургуультай бас болол гоё гэж боддог байсан. Гэхдээ одоо тэр академи сургууль багшлах багш Монголоос бол байхгүй. Тэгэхээр зайлшгүй гадаадаас одоо багш энэ төр түрээсэлдэг ч гэдэг юм уу нэг тиймэрхүү байдлаар явах хэвээр нэмээд энэ чиглэл дээр одоо бас хичээлүүд орж эхлэх юм e-спорт судлалч гэдэг юм те. E-спортын одоо дасгалжуулагч биш, e-спортын сэтгэл зүйч те. Одоо ч спорт болгон тустай өөр юм одоо сэтгэл зүйч одоо байх хэрэгтэй. Тэр шиг e-спортын одоо судалгаанд сэтгэл зүйч ямар хөө байх хэрэгтэй. Одоо тиймэрхүү одоо юунууд байвал гоё хаа. Гэхдээ яг саяны өмнөх сонгуул дээр надад нэг амар санал орж ирсэн байхгүй. За. Ингээд сургууль нээж ийн гэдэг. Сургууль нээж байгаа. Энэ дээр e-спортын юм одоо академи одоо юм хичээл нэмж ийна. Тэгээд тийм үү за тэгвэл их сургууль юм байна да гэж бодсон мэт. Үгүй 10 жилийн сургууль. Оо за за. Тэгээд тэнд ингээд юу их вэ гэхээр намаа ингээд e-спортын одоо тийм багш контрийн багш гэх юм одоо нэг тийм одоо нэг сони юм хүссэн л дээ. Бас гоё шүү тийм. Тэг яг ингээ харахад бас яг ийм боломжууд байгаа л юм байна те. Одоо чинь 10 жилийн хүүхдүүдэд бүр ээлтэй байж магадгүй ч те. Яг үнэ. Одоо миний зүйлд анзаарснаар 10 жилийн нэлээд хэдэн сургуулиуд дотоодын тэмцээн гэдээ бас хийцэн байл. Тэгээ харсан чинь бас нэлээд ажгүй бууддаг хүүхдүүд хүртэл гараад ирсэн. Тэнгүүд яг тэр хүүхдүүдээ бас дэмжиж өгчгүүт одоо ирээдүйтэй мөсийн шигшээ тэр ч гэдэг юм уу те. Тийм баг хүртэл гараад ирэх магадaltaй. За эсвэл хаан баг гэдэг одоо нөгөө нэг LGS юу лээ? Paris LGD юу нэг тийм Dota-гийн баг гэдэг шүү дээ. Хөл бөмбөгийн багийн юу тэгснэ ингээд одоо Dota-гийн баг хоёр нийлснэ нөө LGD Paris үлээ ингээд нийлээд бүр юу болсон шиг те хаан банк гэснээр ард нь одоо нэг багийн нэр байдаг ч юм уу те хаан банк Sobote гэх баг үйждэг ч юм уу тийм жишээ мишээ байвал одоо яг тэр одоо бидэнд маш их тоглох хэрэгтэй ба одоо юм одоо бүтээгээд байх хэрэгтэй ба яг Монгол хүмүүс чинь одоо
өгөгдөл нь угаасаа тийм хурдан юм дасах, зөгцөх, нүүдлэх чадвар сайтай ч гэдэг юм уу те өөр багт ороод дасах ч гэдэг юм. Тиймэрхүү зүйлүүд байдаг учраас одоо энэ нэлээд томоохон одоо мөнгөтэй компаниуд энд нэг бас жоохон зараад өгвөл бас гоё юм болоо гэж үзсэн. Тийм байна. Яг ажил болгоо те. Тийм шүү дээ. Илүү нэг тийм мэрэгжлийн яг тийм цэгцтэй тодорхой бас тийм болол бас их гоё сонсогдож байна. Тэгээд тэртээ тэргүүл их хөгжилтөө байгаа юм чинь тэр 10 жилийн сургуульд бас e-спорт ер нь энэ одоо захимжиж байгаа нийгэмд тийм энэ AI ч гэдэг юм уу энэ зүйлүүдийг бас илүү мэдлэгтэй болгоод бага одоо суур боловсрлоос нас явуулдаг үйл их зүгээр юм болов уу гэж бодож байна. Гоё CS2 биш шүү дээ тийм. Зөндөө тоглолт байгаа шүү дээ. Apex байна. Тийм би бас яг өөрийн биеэр яг Valorant гэдэг тоглоом дээр бас нэлээ их цаг зориулсан. Яг хөгжүүлэхийн тулд баг босгоод бага нөгөө олон улсад гарах гад нэмээд дотоодын өрсөлдөөн гэж дотооддоо тэмцээн зохиогоод тэгээ нөгөө ESN гэдэг юм уу өөр олон одоо e-спортын юутай холбоонуудтай хамтраад ингээд тэмцээн зохиогоод өөрөө тайлбарлаад ингээд хэсэг ингээд ноцолцсон. Тэгсэн чинь зүгээр одоо миний одоо гарах гэдэг нэг юм бол Азийн нэг юм том тэмцээнд ордог юм урилга байдаг. Одоо слот. Тэрийг авах гад ингээд одоо багуудаа бэлтгээд дотоодын өрсөлдөөн байдаг шүү гэдэг нэг тиймэрхүү юмнууд ингээд хийсэн баг. Тэгсэн чинь ягаад ч Монголыг оруулаа. Ягаад гэсэн чинь хүү ам цөөтэй дотоодын өрсөлдөөн маш бага. Тэгээ Valorant-ын тоглогч нар гэсэн цөөхөн учраас таныхыг ингээд одоо дэлхийн стандарттай одоо тэр том одоо тэмцээнүүдээс ингээд орох Монгол гэдэг нэр байхгүй болчихсон. Байсан ч гэсэн тэр нь одоо SIA биш арай нэг өөр бүс рүү Oceania-гийн бүс рүү ч юм орсноо. Хонконг сервер ч юм уу бидэртээ одоо хамгийн бага одоо хариулт үзүүлж болох серверүүдээр биш бүр хаа байсан 120-ийн пингтэй Сингапур сервер мэрүүдээр ингээд тоглоулцдаг хүчээр. Тэнгүүт ч ингээд бид эдийн зорилго ганц Хонконг сервер нэхэд байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгсэн чинь ингээд Сингапурээр тоглож чадахгүй бол ингээд одоо үгс танах чинь жоохон ядуу улс ор юм биш үү. Тэгэхээр манайх ингээд тоглоомдоо Монголоос Valorant-ын тоглогчдоор ингээд оруулахгүй ч гэдэг нэг тиймэрхүү нэг юм асуудлууд гараад тэгээ сүулдээ ч жоохон шантраад тэгээ заац зүгээр мөрөөрөө л контр тоглох. Тэгээ Valorant-ос нөгөө харьцангуйс жоохон шинэлтэй тий. Тэгээ контр ч юм бол нөгөө 1-6-аас хулалт явлаа ш. Нутагшсан тий. Нутагшсан. Тэгээд ажил CS болоо бүр нутагшсан. Тэгвч одоо Valorant чинь 2020 онд гарсан тоглоом баггүй. Яаж тоглодог вүлээ? Скил хийдэг. Чадвартай тэгээ хүмүүн амьлуулж мэмлээ. Тийм дотог одоо контролгоцсон тоглоом гэх юм уу? Тийм хоёлаа хийцэн. Гэтэ ер нь бол уул нь нэлийн гоё. Би бол орол манай намнаа ч алд юм алд. Би тэгтээ ер нь амар харамсдаг зүгээр. Биний хувьд бол би өөрийгөө бол нэлээ муу гэж юус ярихгүй ер нь бол нэлээ гайгүй тоглочтой гэж бод. Гэвч хизээч нөгөө нэг өөрийгөө гаргах боломж надад гарч ирж байгаагүй. Яагаад ч. Тэг багч байгаагүй. Мэдгүй яагаад ч тийм боломж ч байгаагүй. Тоглолтод орох боломж ч юм уу. Дандаа тойрол нэг юм гадуур матуур гэдэг. Гэхдээ бол өксөөр хэлж байгаагаар бол чи оройтойг үл гэж шүү дээ. Тэг би тэгэл асуусан. Оройтой дээ нөө оройтойг вэ? Хоёр дээр бас өөрийнхөө карьерийг бас хөөх боломж бас хэм хүнд байгаа шүү дээ тий. Намнаад бас байгаа. Өөрийгөө их сайл тоглодог гэдэг манай намнаач. Йой бас муухасаас. Энэ сайл гэдгийг. Үнэн бохоо гэж тэгээд. Тэгээ одоо ч тэгээ бодсон мөлий тэгтээ үзсэн. За тэгээд бид бол маш удаан хугацаанд бас маш гоё ярилцлага хийлээ. Люксорто маш их баярлалаа. Тэгээд бид хоёрын магадгүй асуугаагүй Люксорын бас хэлхийг хүсэж исэн зүйл байгаа бол өөрсдөө орж ирээд хэлмээрсэн зүйл. Байх шүү дээ бро. Ер нь байгаа одоо нөгөө энийг нөгөө байгаагаар нь үлээж авах гэдэг юм уу те. Одоо яг байгаагаар найрлах гэдэг юм. Угсаа амьдрал дээр хүртэл байгаадаа хангалуах байх чинь өөрөө ажиргал гэдэг чтэй яг тиймэрхүү зүйлүүдийг л одоо ер нь монголчуудаас хүсдэгтэй яг одоо жишээ нь тоглогч нар те одоо монгол зэг хүртэл ингээд очсон ч ожигдсон ч хамтдаа шаналал хамтдаа жаргаал байж идэх гэдэг юм те ер нь нэг нэгэ химлэхгүй байх нь их гоё гэж юм боддог нэг нэг ер нь урмын үг хэрэгтэй хэмжиж монголчуудын ганц дутуу зүйл гэх юм бол урмын үгс байдаг те нэгэндээ хайртайгаа илчиж яадаг те уучлаарайгаа илчдэг сайн байна уугаа мэдлждэг тийм л юм ер нь бас монголчууд байхгүй гэх анзаарсан. Тийм юм байгсны араас юу болсон бэ гэхээр нэг тийм спайктэй одоо жишээ нь гадаа явж байгаа нэг хүн дүр санаанд дугтал дээр шиг ой уучлаарайгаа хэлэх хүртэл ингээд монголчууд нэг уучлаарайгаа хэлэхгүй бол ингээд бүр нэг юм нэхэд байдаг шүү дээ. Стресс нэхэд гიშгч баярлаа гэдэг юм уу ч гэдэг юм те. Тиймэрхүү өнөд бас их анзаардаг. Тэгээд тиймхээ үг хэлчихэд тэр хүний өдрийг бүтээч ч магадгүй ч гэдэг юм уу те. Би бол бас нэг жилийн өмнө одоо өмнөх амьдралдаа ямар муу юм хийж Монголд төрсэн болоо гэж бодсон. Эсвэргээр зүгээр л бид нар л буруу
ийм хүмүүжилттэй тийм үү ганц хоёр нэг ийм жижигхэн зүйлс дутуу байсан юм байна. Ганц хоёр жижигхэн юм нэмэхэд бүгд тэр ажиргалтай болох магадлал өндөр учраас яг тиймэрхүү юм өсч байна. Баярлалаа гоё юм. Энд бас өчигдөр шүнжин стрим хийсэн ч ахвал цэмбэгрээрээ гоё явж штэ гинэ. За хөө Лексор гинэ шүнжингөө стрим явсан штэ гинэ. Үнэ гинэ. Үгүй 3 мөрөг гэж дуусгаал тэгэл 5 авгээд унтаал сэрсэн дээ. Вау гайхалтай. За тэгээд өөр ер нь ирээдүйн зорилго ер нь Лексорт юу байна? Бас коуч ч юм уу эсвэл одоо тийм ямар нэгэн спортын төрөлд одоо CS2-ын төрөлд ямар нэгэн зорилт байна уу? Одоогоор яг төлөвсөн юм байна. Гэхдээ хүмүүс ингээл санал явуулаад одоо 12 сар 1 сараас мажорын араас тоглох уу, коучлох уу гэдэг юм уу. Сая бас дахиад нэг коучлох уу гэдэг санал бас ирсэн. Одоогийн байдлаар юу гэсэн эхлээд нэг өөрийнхөө сэтгэл зүйдүүн анхаарах хэл гэж бодсон. Миний зорилго. Каст буюу одоо нөгөө тайлбар хийж байгаа юу? Ямар тэмцээнээс хамаарал тэгэл одоо дотоодын том тэмцээн байвал кастлан тэгэл Монгол зөөрж байгаа ганц хоёр тэмцээн байвал кастал. Каст бол яг нөгөө 3 дахь ажил маягаар л болохоор. За окей тэгээд би нэг усаж суучлаа. За зүгээр асуусан. Асуулт юу нэ эдитер үүдээ болоо. Бааш 2 эдитертэй. Оо за 2 эдитертэй 2 суугтай гэсэн үг. Гү нэг сувган дээр хоёулын дээр ингээд 2 сувгтай. Тэгээ 2 сувг дээр ингээд ээжлээл завтаа үедээ хин эдитлэхгүйгээл. Тэгэл одоо нэг тийм баг босгож байгаа гэх юм уу? Студийн баг, эдитер, орчуулагч, найруулагч гэдэг юу нөө ангараг кинон дээр ажиллах гэдэг. Тэгээд тэрэндээ ер нь зориулаад нэг баг босгоолаад. Кино гэдэг нь богино хэмжээний кинонууд хийчихлэх гэдэг. Оо за nice. Тэрэндээ бэлдээл. Гоё. Тэг би бас асуух хэрэгтэй байхгүй ч тийм. Бас нөгөө адилхан контент креатор хүмүүс бас нөгөө эдитер байгаад байна уу те эсвэл цаашаа яг контентын хөгжлөө яаж харж ийн ч юм уу те тэрийг бас мэдгээл асуусан тэгээд ерхий яаж харж ийн гэдэг байна. Я дуусах тэгээ вивэр дээр байлах гал. Контентын ирээдүй. За би гарч идэв байхгүй. Эдитертэй контент ирээдүй юу? Яг эдитер байна уу? Ер нь цөөхөн шүү дээ. Яг тийм чанартай эдитерүүд ер нь маш цөөхөн. Одоо л яг нөгөө өөрөө сургаж ийн гэдэг шиг яг тэгж байгаа шүү дээ. Бид нөө өөрөө Олимпласт эдитер байж байгаад гараад одоо контент хийдэг болсон болохоор яг эдит одоо мэдрэмж гэдэг зүйл дээр амар хач холбогддог. Хүний сэтгэл зүгээр тоглох одоо яг би яйл үед яаж инээлэх вэ? Яг энэ дээр яг хүмүүс инээчих бах таа гэх нэг юм час хийсэн нэг ганц хоёр юмнууд байдаг. Тэднийг байхгүй бол тэгэл жоохон засар орох юм байна даа гэл тийм яг мэдрэмжтэй хүн байх юм бол шууд татаал ороод тэр цалингч ёг эдит гэл байждаг. Тэрнээс нөө яг би өөрөө анх эдит одоо стример болсон одоо түүх гэх юм бол бас их сонирхолтой гэх юм уу. Нэг солонгостыг бүтлгүүчээд ингээд сурах одоо сурахчгүй болоо ирсэн байж хат яг ах надад санал тавьчих юм чи эдиттэй контент хий би ч юм ингээ боломж чинь бүрдүүлээд өгөө гэжсэн. Тэгэл яг тэрийг ч гэсэн би яг цаг алдалгүй ашиглаад одоогийн би бүрдсэн яг тийм учраас яг над чиг одоо ийм мэдрэмжтэй чадaltaй хүүхдүүд байна уу юу гэл одоо баян ер нь чеклээд байгаа гэх юм уу. Тэгэл чеклэл одоо чадахгүй бол эхнээс нь тэгэл болиулаад дараагийн одоо хин байж болох уу гэл ингээд ер нь жоохон хайдаг гэх юм яг тийм мэдрэмжтэй хүмүүсийг одоо байдаг ч гэсэн ингээд би юу гэдэг ингээд үлдсэн хүүхдүүд чинь тэгээд тийм дараа нь ингээд миний нас нэрээр хохирч магадгүй шүү дээ. Тэр дүнлээгийнхээ гэлцсэн бол би яг одоо амар өчөхгүй гээд тэгэл яг би боломжийг бүрдүүлж өгч чадах учраас тэр хүүхдүүд ингээд эхнээс нь комент бэлдээд өгчий стрим дээр ингээд юмнуудыг хийгээд өгчий те эсвэл контент юм ярил контентоо хийж гэдэг. Тиймэрхүү юм жоохон тусалдаг. Тэрнээс шиг Монгол тийм төгс эдитер гэвэл одоо нөгөө хин л гэж бодд юм да. Нөгөө юуны талаар Marvel-ийн түүх мөх яриад байдаг нэг сувг гэдэг юм аа. 2 сувг гэдэг. Яг тулсан нэрийг марчлаа. Би бас халт үзчихсэн юм байна. Юу лээ? Lime гэдэг л. Тэг Lime нэг нь Lime. Нөгөөх нь болонгууд нөгөө Lime гэдэг. Бас нэг дандаа нэг Marvel-ийн Hulk-ийн түүх мөх. Тий. Орж ирэх гэдэг нөгөө. Ард орж ирэх гэдэг. Биш бас гойч уус гарч ирээд идэм үү хөөс видэрчмэс. Тэгээ сонсцохоор бас нэрэл хөөрхөн явцдаг. Тэгэхдээ ер нь бол эдитер өвч наттай холбогдоогүй шүү дээ. Тэгж байдаг. За одоо дуусгаж байгаа ярилцлаа. Ямар ч бас эдитер байгаа тий. Тэгээ би ер нь одоо нилээ эдит тал руугаа л нилээ явчаад байгаа. Тэгээд өөрөө контент. Гэхдээ ер нь энэ эдитер хүнд чи эдитер хэрэгтэй нэ яг үнтэй контент хийх.
Ер нь өөрөө бүх юм хийсээр байгаа тэгээд. Тэгвэл би нэг юм асууж байгаа. Манай одоо намнаа дээр тулгараад байгаа асуудал та. Намнаа ч одоо бас ингээд эдитер, контент одоо бүтээгчтэй тэгэл бас хөтлөгч хийж гин. Гингүүд Luxor ч бас ингээд тоглолдог e-спортын бас CS2 тоглолдог. За дээр нь контент одоо бүтээдэг, стрим хийн тэгэл бас одоо кастинг хийн олон төрлөөр ингээд яваад байлаа. Цагийн менежментийг ер нь яаж зохицуулж байна? Энэ олон одоо салбар руу ингээд яваад шүү дээ. Хуваарлалтаа ер нь яаж хийж байна? Хуваарлтыг тэгэл ч яг цагт оруулалт гаргадаг шүү дээ. Одоо чинь би чинь шөнийн тэ 4 5 хүртэл стрим хийгээд одоо нөгөө зарим үед 4 5 хүртэл стрим хийгээд унтахгүй байж байгаа хүмүүстэй өргөж өгөөд тэгээд нэг унтаад 2 гис ирээд ажил дээр очиж өмнөдөө зэгцлээд тэгээд нэг өдөр дахиад нэг унтчихдаг. Тэгээд дахиж нэг унтаад оройд 8 өнгөрөөгөөд яг стрим хийгээд чим ингээ өөрчлөлдөг. За хэрвээ каст мастай байгаад шөнийн каст мастай байх юм бол стримээ шууд болоод юу яг зөвхөн кастандаа л ингээл яг ажил болгоод 7 хоног ч юм уу байх юм бол 7 хоног ингээд зөвхөн кастаа гэж үздэг. Тэгэхгүй нөө хольц солиод ягаад тэгэхээр ядраа тэрэндээ ингээд шаналаа зүйлдээ ингээд нөгөө кастн дээр хүртэл хоолой гарахаа болчоод байдаг юм. Яг нөгөө эдиттэй болцсон болохоор өөрөө эдитийг шаардлагагүй яг стрим болон контентн дээр л одоо их ачаад бүгд. Өчигдөр ямар стрим хийсэн бэ? Өчигдөр country stream хийсэн. Country юу? Орой нэг 8-аас нэг 2-ийн хооронд юм аа. Тийм удаа хугацаанд уу? Тийм шүү дээ. Яг тоглоод эхлэх юм бол тэр чинь баг богино хугацаатай. Тийм шүү дээ. Маш хурдан болоод ингээд нөгөө нэг амар их бодоод байж нэг мэд дуустах. Тэг өөрөө тоглож байгаад стрим хийсэн юм уу? Эсвэл тоглолт харж? Өөрөө тоглоод стрим хийдэг. Банк тоглоод. Nice. За тэгвэл одоо Luxor-тойгоо зөндөө ярилцлаа, чилээгээд яхав гэдэг шиг тийм өнөөдөр ямар ч тач бидний урилгыг одоо хүлээж аваад маш одоо сонирхолтой мэдээлэл өгсөн. За дээр нь өөрийнхөө бас өнцгөөс бас гой одоо юу гэдгийг санаа бодлоо хуваалцлаа. Тэгээд ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд эрүүл энхийг хамгийн гол нь хүсье. За баярлалаа. За баярлалаа, амжилт хүсье. За баярлалаа, өрсөнд баярлалаа. За баярлалаа. Сахилжова, цахим малт. Альткойн. За эргээд студид тавтай борил. Тэгээд та бүхэнтэйгээ хамтдаа Luxor-тойгоо ярилцлаа. Тэгээд хүн болгоны бас нэг асуултын тэмдэг байгаад байсан. Монгол Улсын талаар, сэнзүүгийн талаар, за тэгээд ер нь e-спорт гэж яг юу байгаад байгаа юм те тэрний талаар бүгдээрээ нэлээд сайн ярилцаж авлаа. Тэгээд мөн Luxor гэж ямар хүн байдгийг юу бодож байгаа юм те гэх мэтлэн бүр ер нь бол нэлээд урт ярилцлага боллоо. Тэгээд нэлээд бас чанартай ч ярилцлага боллоо гэж бодлоо. Тэгээд бид нар бас асуултын тэмдгүүд бас ерөнхий бол гарч явлаа л гэж бодлоо те. Бас нэг арай таамаг нь арай жаахан үнэнлэг ойр те. Бас яг 100% бол биш шүү дээ. Тэгэхээр ер нь бол нэлээд сайн гарлаа гэж бодлоо. Тэгээ өөрөө бас нөө Luxor ч энэ салбарт бас олон жил одоо тоглосон, бараг одоо шинжээч гэд хэлчихэд бараг болох үст те. Каст хийдэг, тайлбар хийдэг, те тууштай явж байгаа хүний хувьд бас олон гоё санаануудыг үзэл бодлын өрөөнд бас бидэнтэй нүүгөө ярилцлаа. Тэгээд хэрвээ та бүхэн манаас үзхийг хүсэх юм бол манай YouTube хуудсын Terminal 1-ийн бас бичлэг рүү ороод зочдын манаас ярилцлагыг үзээд нөхөд үзэх боломжтой байдгаа те. Тэгээд Luxor маань бол өмнө нь бас нэг удаа орж исэн. Тэгээд хоёр дахь удаагаас манай студид зочлоод илүүтэй одоо энэ e-спортын хүрээнд болж байгаа асуудлуудын талаар, өөрийнх нь талаар одоо юуны талаар, ирээдүйн чиг хандлагын талаараас их гоё ярилцлага боллоо гэж үзэж байна. Тэгээд өөрөө ч гэсэн их гоё ярьдаг залуу байдгаа. Тайлбарлагч юм ч одоо яалч өөр ярьд юм байна. Тэглгүй яах вэ? Тэр нөө суулын үг мөг баахгүй тийм. Тэгээд мэддэг юм аа хүн чинь ярахаар их гоё ярина штэ гэж байгаа. Тийм ер нь бол нэлээд сайхан ярьцлага боллоо. Тэгээд тайлбарлаж байгаа юм ч гэсэн өөрөө мэдлэг сайт юм уу? Тийм.
Тэгэд намнагийн хувьд бас юу гэж харж байгаа вэ? E-спортын хувьд те. Яг ер нь бол e-спортын нэг асуудлын хамгийн гол зүйл нь яг харахгүй цалин мөнгө байхгүй. Тийм ээ харин. Тэгээ бүгдээрээ ингээл нэг баг угалцдаг те ингээ гуруулаа дөрвөлээ тавуулаа нийлээ. За бид бол амжилттай явж чадна гээл. Тэгээ яг амжилттай явчих юм уу гэж бодвол тэгээ бүгдээр нэг амжилт гаргачих гэхээр нөгөө цалин мөнгө нь байдгүй. Тэгээ бид нар чинь одоо заюугт эрэгтэй хүмүүс л ер нь дийлхийн тоглож байгаа шүү дээ. Тэгэхээр ч нөгөө найз өхөн тэгэл гэр бүлээж аав те. Тэгээ тэнчнээс чинь бас мэдээж сургууль соёл байна те. Тэгээ эндээс ахуулаад тоглоод яваад ээж болохгүй. Тэгээ 5 цаас болохгүй хахаар бас болохгүй те. Тэгээ ийм байдаг. Тэгээ харин саяны тэр одоо нөгөө лексор ярьдаг ч тэр тэгээ одоо лексор бид нар хоорондоо ярилцж байгаа. Сайн нөгөө нэг ярианы хүрээнд бол хаан банк хек гэснээр нөгөө баг нь ч гэдэм юм те. Тэрэн шиг яг одоо бол монголчууд болоо Монголын яг үнэхэрийн том үнэхээр гайгүй гэж байгаа компаниуд болж игэл монголчуудыг одоо хүүхдүүдээ залуусаа дэмжиж яг аваад яваад те ер нь бол шалахгүй дээ тэгэл үсрээл нэг 2.5-аас 5 сая хооронд цалин жуулчвал тэгэл тэднийгээ яг тоглуулаад тэгэл мэдээж нэг нэг коучтэй дасгалжуулагчтай за тэгээ дасгалжуулагчтай чиглүүлэгчтэй сэтгэл зүйчтэй тэгээд бэлтгэлийн одоо байртай байх юм бол ер нь бол ямар ч асуудалгүйгээр ер нь бол дэлхийн тавцанд бол гарч болдгийг бол манай Монголд л харуулж байгаа шүү дээ. Тэгэхээр дахиад хэд хэдэн баг сая байгаа те сая ярьлаа шүү дээ нэг 5-аас нэг 6 баг бол бас хоорондоо бас бие биентэйг ингээ багийнхаа хүмүүсээ солилцсон яваад байгаамаа. Гэхдээ ер нь бол байгаа итгэвтэй тоглолдог гэд. Тэгэхээр тэднийгээ бас нэг жоохон дэмжиж өгвөл бидэрт яагаад ингээ хамгийн том мажор дээр 2-2 Монгол баг хоорондоо тоглож болохгүй шүү дээ бүр финалт юм. Тэгж харуул бас гоё шүү дээ. Италигийн орондоо. Тийм Италигийн оронд зүгээр Монголын биш дэлхийн номер 1 Ханс гэсэн нь бас нэг баг гарч ирж байгаа гэж байна тий. Ахаа гоё. Тэгээ өнөөдөр яалтч үстэй спортоор амьсгалсан одоо өдөр байна л да. Тэгээд яалтч нөө өнгөрсөн 7 хоногт бол бүгд л Синзүүгийн инактив болж байгаа талаар шүүгсэн. Тэгээд энэ талаараас лекцорийн саналуудлыг асуулаа тий. Ер нь яг бүр нөтлсөн юм л да. Тийм байх боломжтой байна. Одоо тэгээд хөөхийн утаагийн югэнтхийн ямар айхтар сонин мамтаад сүмигээ дэрвээ. За тэгээд өнөөдөр бол би наашаа гарч исэн чинь айгүй айтайхан зам айтайхан байлаа. Эний алдчих нөгөө сургууль орохгүй байгаатай холбоотойгоор зам нийлийн сэрэг байна уу гэж хараад байна л да. Тэгээд багш нарын нөгөө хугацаагүй ажил хаялт болсон. Тэгээд боловсролын яам болон нөгөө тусын яам болон за тэгээд засгийн газартаа бол хилцэлт бол хүрч чадаагүй шүү дээ. Тэгээд тэдний хувьд бол багшийн үндсэн цалин 3.5 сая төгрөг болгох юм үндсэн одоо шаардлагын тор жагсаалаа хийсэн. За тэгээд жагсаал бол үр дүнгүй болсны хүрээнд ажил хаялт зарласан. За тэгээд үүнтэй зэрэгцээд өчигдөр бол ийм ч эмнэлгийн байгууллагынхан бол бас ажил хаялт зарлаа. Тэгээд юу болоод байна да гэдэг шиг те. Тэгээд нэг юм бас байна. Юу вэ гэхээр багш нарын хугацаагүй ажил хаялт зарлж байгаа. За хүүхдүүд би нөгөө хилээд идэх тийм хүүхдүүд бол хаалганы цаана зарим тохиолдолд бол харгалзах хөнгө үлдэж байгаа. За тэгсэн чинь Төв аймгийн 100 мод суманд бол засаг дарга нь бол эцэг эхчүүдэд 2 цагийн цалинтай чөлөө олгох, за ажлын цагийг богиносгох ийм одоо зөвлөмж гаргасан бэлээ. Тэгээд нийслэл Улаанбаатар хот болоо за бусад нөгөө 21 гээд за Төв аймгийг бодохоор бусад аймаг сумнууд ер нь ямар зохицуулт хийж байгаа юм бэ гэдэг асуудал гарч ийн. За нөгөөтөөгөр хувийн сургуулиуд бол хичээл хэвэн явагдаж байгаа. За улсын сургуулийн хүүхдүүд бол хичээлийн хоцрогдлын асуудал яах вэ гэдэг нэлийн том асуудал яригдана. Улсын сургууль тэртээ дэрэнгүй нэг ангид маш олуулан явдаг. Сургалтын хүртээмж бол хувийн сургуультаа бодох юм бол арай удаан явдаг. За хувийн сургуулиуд хөвчлэн нэг 20-25 хүүхэд нэг ангид үргэлжлэлтэй явдаг бол улсын сургууль за 50-60 за цаашлаад хийдэж байдیں۔ Тийм нэлээд олон хүүхдийн энэ дүүргэлт яригддаг. Тэгээд бодохоор хувийн сургуульд явж байгаа хүүхдүүд одоо сургууль нь ороод хичээл нь ороод хэвийн горимд явж байгаа бол улсын сургуульд явж байгаа хүүхдүүд хоцрогдоод ирлээ. Хэдийн болтол ингээд хоцрогдоод ирэх вэ? Нэгт. Хоёрт одоо хэдийн болтол хаалганы цаана хийх одоо юмгүй те тэнцээ одоо ямар нэгэн эрсдэл гарах боломжтой. Энэ асуудал бас яригдж байгаа юм болов уу? Хөндөгдөх юм болов уу гэж харж байгаа. За бас нэг асуудал юу вэ гэхээр хувийн сургуулиуд энэ далмиг ашиглаад сургалтын төлбөр бас нэмж байгаа ганц 2 асуудлууд яригдаж эхэлсэн. Энийг бол ойлгохгүй байгаа. За тэгээд юу гэсэн бэ гэхээр энэ багш нарын инфляц нэмэгдэж байгаатай холбоотой. За дээр нь мөн одоо багш нарын ажил хаялт, багш нарын одоо цалингаа нэмэгдүүлэхтэй холбоотой сургалтын төлбөрийг нэмж байгаа гэсэн ийм бас зүйлс яригдаж, уншигдаж одоо тохиолдож эхэллээ. Энэ одоо ямар гэчийн асуудал вэ тийм ээ? Улсын сургууль нь одоо цалин бага гэтэл одоо хувийн сургуулиуд багш нарын цалин мэдээж ахиу байдаг. Тэгсэн чинь яг нөгөө
чон бороноор гэдэг шиг тийм багш нарын ажил хаялтаа зэрэгцээд хувийн сургуулиуд төлбөрөө нэмнэ гэдэг бол жоохон юм уваагүй л асуудал юм болов гэж хараад байгаа. Тэг гих мэдчлэн олон зүйлс болж гин. Гэхдээ хамгийн чухал нь юу вэ гэхээр боловсролын тэгш хүртээмжтэй байдал бол хамгийн чухал. Мөнгө төлж байгаа нь боловсрлоо маш сайн аваад алдагдахгүй аваад идэг. Гэтэл нөгөө улсын сургууль гэдэг зүйл маань хүртээмж хэр одоо хувийн сургуультай адилхан төвшөнд явж байгаа вэ гэдэг асуудал нэлээд чухал яригдах юм болов. 21 багш намнан багш байлаа гэж бодоход нэг ингээд 25 хүүхдэд хичээл заах ондоо 50 60 хүүхдэд хичээл заана гэдэг ондоо ойлголт штэ. Тэгэнгүүт нэгт тэгээд идэг, хоёрт одоо хичээл орохгүй байдаг. Тэгээд эмнэлэг болон боловсролыг хамгийн гол нь тэгш болоод стандартын дагуу яг бүрэн одоо гүйцэд аваасаа гэж хүсдэг хүний нэг. Гэтэл энэ ч хувийн одоо айхтар төлбөртэй сургуулийн хүүхдүүд шал ондоо боловсролыг аваад идэг. Улсын сургуулийн хүүхдүүд нэг юм халтуурцсан ч гэдэм үү те нэг юм аргацаасан одоо боловсролыг аваад байгаа юм биш үсттэй. Бүгд л адилхан баймаар байна. Мөнгө төлж байгаа төлөөгүй ялгаагүй бид Монгол улсын иргэд улсын сургууль нь ч адилхан стандартын дагуу сайн сургалтыг авмаар байна. Хувийн сургууль нь ч адилхан түүнтэй дүүцгүүц байдаг баймаар байна. Ер нь энэ цөм хөтөлбөр гэдэг зүйл яагаад гарсан тийм? Ерөнхий боловсролын цөм хөтөлбөр гэдэг зүйлийн дагуу хувийн сургууль нь ч гэсэн адилхан үнэтэй адилхан одоо алхаж явдаг байвал зүгээрэн болов гэж бас боддгийм аа. Тийм тэгээ яалтчгүй л одоо ийм бодол мэдрэмж орж ирлээ. Тэгээд багш нарын асуудал бол бас удах даамжрах тийшээгээ хандж байна. Боловсролын яамнаас бол хилцээр хийх тийм үе шаттайгаар цалинг нэмэх гэдэг зүйлийг ярьсан боловч за үйлдвэрчний эвлэл бол үүнийг хүлээж аваагүй. Бид бол цалингаа нэмүүлнэ. За ингэхдээ бол 3 сая төгрөг хүртэл за цаашлаад одоо 7 сарын 1-нд бол 3.5 сая төгрөг болгох төвшөнд одоо тийм схемч одоо 2 хуваасан байдлаар он 12 сарын 31 гэсэн баха хүртэл одоо 3 сая төгрөг авж байгаа. Тэгээд 7 сарын 1-ээс өмнө 3.5 сая төгрөг хүртэл одоо нэмүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тэгээд боловсролын яам бол харин эсэргээрээ үе шаттайгаар жил болгон ингэж нэмэх байдлаар явъя хэдүүлээ те арга ивэр ингэж явъя гэсэн боловч энэ одоо саналыг хүлээж аваагүй. Тэгээд одоо ямар нэгэн шийдэлт бол хүрээгүй байдалтай байна да. Өнөөдөр бол ажил өнгөрсөн 7 хоногт бол яг хөө ингээд бигдаалтын 7 хоног байсан боловч энэ 7 хоногоос болвол албан ёсоор хичээл эхлэх ёстой байсан боловч бид бол улсын цэцэрлэгч байхгүй улсын сургуульч байхгүй ингээд байж байна. За тийм байна. Энийг бас нэг ер нь ярих нь зүйтэй болов гэж бодож байна. Дэлгүй яах. Зя. Ер нь бол тэгээд юу ч болоод байна да тэгэхэд та. Тийм. Урдан асуудлаа шийдвэрлээсэ. Тэгээд гол нь хүүхэд бол хохирох хэсгүү тийм ээ. Тийм л байр суурьтай байна. За тэгэд өнөөдрийн бас мигмар гарагийн дугаар нэлээд бас юм гоё мэдээлэлтэй хамт одоо нэлээд юм халуун яриа өрнүүлсэн дугаар байлаа гэж бодож гин дүгнэж гин. Манай намнагийн хувьд дүгнээд яриач. Яа нэг реклам өгч. За тэгээ. Бид чинь бас рекламтай улсууч дээ.